Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зурж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө. Шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөөг сонсож байна. 3W45 минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээ сонсох боломжтойгоос гадна Гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд Facebook-ээс хайх юм бол манай хуудас гарч ирнэ. Тухайн хуудсан дээр Улаанбаатарын өглөө гэд цонх нэгтсэн, шууд нэвтрүүлэг нэгтсэн. Тэр дотор нь ингээд нэг 3 хүн сууж байгаа. Дундлах нь аапн бэбэн болцсон. Үгүй ээ, аапн бэбэн болсон даа биш ээ. Чиний үсэнд юу тохиолдоо вэ? Үгүй би ингээд нөө үсээ тайрахгүй юу? Тайрсан уу? Дахиад уу. Тэгээд нөгөө нэг жоохон өөрчлөлт хийгээд ингээд нэг уртлынхаа үсийг яг чолгтойч биш гэтээ жоохон ингээд багсахгүй юу? Тэгсэн чинь учрыг нь болохгүй. Баларс. Чи нэг тайраал тэгээд болцсон байсан бохоо. Ийм байсан бохоо. Үс чинь янзалсан чи амар гоёсэн бохоо юу? Тийм заалуулчих. Би өөстөө болж штэ гэсэн гэртээ хараад өөрөө янзалсан ч гэсэн нэрээ. Үс чи ер нь жоохон хаяа хөлтөд идэв шүү. Үс чи гэдэг бүр ийм үг байгаа шүү. Энэ айгу гомдмор. Муу тайрж болно заяа. Гэтэ сайн синсдэг гэдэг байгаа шүү. Тий, би яг чинь гэдэг байгаа шүү. Би яг бүр яг чинь авахгүй байгаа юм да. За сенсээр засахгүй ээ. Сенсдэхгүй ээ гэд. Тэд нар чи ингээ нөгөө сенсээр ингээ нөгөө нэг сам амаар ингээ янз янз болгоод дээшээ доошоо болгоод ингээ яг гоё болгоо гаргах. Гү минийх сенсээр янзлаг байхгүй юу гэд. Би тэр өөртөөхөө яа. Өөртөөхөө гарч. Тэгээд угаангууд л тэр нь шал өөр болчиход идэг. Би бүр ороод үс чинь ингэж хэлдэг юм чи. Ах нь юу наад үстэй чи оролдох дурггүй. Зүгээр ингээ угаагаал сэгсийгээл явж хахад яг зүгээр нэг тийм муухай харагдахгүй л болгочих гэнгээ. Гэхдээ би одоо ингээ бүсгүүчүүдээс асуумаар байгаа байхгүй. Та нар яг энэ уртлынхаа үсийг хэрхэн яаж янзлдаг вэ? Мончок гэх юм яадаг вэ? Би бүр төрөнөөс хойш хэвэнд оруулахыг бүр би үзлээ. Чи наад хэсгээ бүр мөсөө авчулъя. Бүр мөсөө авчвал муухай шүү. Бүр амар юм шүү дээ биш үү? Яг нөгөө нэг хятадын нөгөө нэг хуанжугэгдээ гардаг ирчүүчиг те. Үлдээдлийн хэсэг ингээд үсэн байдгүй шүү дээ. Би чи эмхтэй юм чинь хоёр тэрийг хий. Хоёр тэрийг хий. Би эмхтэй юм чинь. Миний гарыг аясаар явцсан байгаа шүү. Аян санаж байгаа мó. Юу? Ямар авир би те. Хуанжугэгийн аяг мартах юм бол арайч те та нар. За ястаа нөгөө нэг нүгэл үлдэнэ гэдэг шиг хуанжугэгийг үзээгүй юм би бас. Юусоо үзээгүй дээ. Энэ хүнд юу н үзэх юм байна. Одоо хятад киноноос би тэр цуврал киноноос бистоо үзээгүй. Харин хятад киноноос муу Жеки Чан ахыгаа олцдод аллгүй үзсэн байдээ шүү. Хүний нийгмээс нэлээд хол хүн шүү дээ. Үгүй сонио. Би яг наад уу ярьчихэд юу хийж явсан би бүр өөрийгөө ойлгодог ш. Чи бүр ингээд бүгд яриад байхгүй. Та зургт байдаг байсан уу? Байлгүй тий. Маргаш чанаа халтар цай. Би халтар царайтай үзнэ, ошино үзсэн. Би халтар царайтай үзээгүй ш. Тэр. Ингээд үзлэг яа. Халтар царайтай бол арайч тий. Хүчээр үзэж байгаа юм чи. Гадаагаар яг хэлж байхгүй. Ийш явъя автобус унаа явахгүй. Айгу нэг. Тэгээд яг бүгд ингээд хүчээр үзсэн шүү дээ. Та нар миний уртлын үсийг нэг анзаарахгүй яваарай заа юу. Би өөрөө айгүй анзаараад байгаа учраас та нар ядахтаа битээ анзаарай. За тэгээ. За би энэ ч шууд аапн бэбэн гэ коммент хийчихсэн. Үгүй хэрэггүй ерөөсөө битээ анзаарай. За радиогийн нэгдүгээр студид Эрка Боги Заяан хариулагч Мизо ажиллаж байна. Мэдээж бидэнтэй хамт байгаа сонсогч танд баярлалаа. Шууд залга 1146 104 5 уртас ч ихсэн нээлттэй байгаа. Мэдээж бидний нэвтрүүлэг контентуудтай хамтран ажиллахыг хүсвэл маркетингийн 8866 1045 дугаар ч гэсэндээ нээлттэй байгаа. Меншн давалгаанууд аль хэдийн эхэлчихсэн байна. Оо, манайх нэр амархан ирсэн. Наран жаргал бигэнтэй жуун даги нэгт шалгарсан шүү дээ. Ер нь унтаж чадсан амралтын өдрөөр. Үгүй харин тэгэл үйгүй шүү дээ. Их үйгүй байдаг сурагтай байсан. Ер нь унтааг баг шиг байна. Ер нь унтааг баг шиг тий. Айгу үйг баг шиг. За ингээ меншн давалгаагаа гэс явуулчих. Меншн давалгаа нь яах учиртай вэ гэх юм бол дахин нэг танилцуулахад 7 хоногийн даваа гарагаас баасан гараг өглөө 7:15-аас 8:45-ийн хооронд өглөөний нэвтрүүлэгт маань хамтдаа байсанд баярлалаа гэд радиогийн хамт олноос танд бэлэг өгж байгаа. Тэгэхээр тухайн бэлгийг тухайн 7 хоногийн эзэн маань 3 дахь өдөр мэдэх боломжтой. За өнгөрсөн 7 хоногийн эзэн энэ 7 хоногийн буюу өнөөдөр
бэлгээ эдэлж, эрхээ эдэлж жүжигээ үзэж байгаа. Тэгж байгаа. Орой 19 цагаас жүжигээ үзнэ. Тэгэхээр тухлан сууж таалан үзээрэй гэж бас юуны өмнө хэлмээр байна. Харин энэ 7 хоногийн эзэн яг ямар бэлгтэй гэдгийг бид 5 гарагт мэдэх боломжтой. Энэ бэлгийг авахын тулд та яах вэ гэхээр нэвтрүүлэг эхэлж яхад меншн давалгаа явна. Меншн давалгаа гэдэг нь хэн нэгэнтэй хамтдаа нэвтрүүлгээ сонсож үзхийг хүсэж байгаа тэр хүний урайлан дууднаа гэсэн үг. Яг одоо энэ доор меншн хэсэгт би бинийгээ урайлж байгаатай ижилхэн. За нөгөөх нь болохоор нэвтрүүлэг буюу эхэлснээс хойшоо 2 булангийн дунд нь зүрхэн давалгаа, зүрх хасах цаг болно. Энэ үед та сэтгэл хөдлөлөө илэрхийлээд бидэнтэй хамт байгаа гэдгээ батлаад ингэснээр меншн зүрх гэсэн 2 давалгаанаас нэг хүн нэг өдөрт авна. За нийтдээ 5 өдрийн 10 хүн дундаас нэг хүр дэргүүлснээр энэ 7 хоногийн бэлгийн эзэн болох боломжтой. Аха. Тодорхой. Заяа урд үсэн зүгээр байна гэж шүү. Нэр нөө. Харин ч гоё волюм ороод гоё байна юм. Оо за волюм. Что это такой волюм? Харин волюм чи юу вэ? Дуу чангалдаг, сулалдаг юм байдаг шүү дээ волюм. Волюм намайг чангалаад байгаа юм. Яагаад Төвшин нэмэгдээд байгаа юм шүү дээ. уртлын үсээ ийм болгосноор миний дуу үлгэж чангарчжөө. Тэгвэл ийм шүү надад шолон Шолон бол. миний микрофоныг илж жоохон тэр цаана байгаа юм. Хайд яаж ийн? Зүгээр үү? Зүгээр л шүү дээ. Энэ волюмаас болчихвоо. Одоо өстө би айтах болгосон шүү. Одоо өстө. Ангараг өнөөдөр хараа өнгөрсөн 7 хоногт бол ангараг ингэж ерөөс орж ирэх байхгүй юу? За. Өнөөдөр шууд миног одоо меншнигээд ороод ирсэн байна. Мань хүн өрсөлдөөнд оролцмоор байна. Үзэлцээ яг. Үзэлцмээр байна. Нэг авсныгаа бас одоо их юмд бодцсон уу яцаа. Тийм уу. Сүргөө. Сууд ундрах маань би азтан байна. Тийм ээ би азтан байна гэж ороод ирсэн байна. Өнөөдөр хайртай хүнээ бас билетээ өгж агаад. Яаж үзэх талаар заавар явуулсан, зааврыг явуулсан уу? Заавра ойлгосон тий? Ойлгосон билүү? Би хэлцээ. Явуулсан. Хэлсэн. Окей баярлаа гэсэн бэлээ. Харин тий. Тий. Яг өөрөө бол нөгөө нэг угаасаа гадны улсад байгаа. Дүү уронгоогоо явуулах юм бэлээ. Уронгоо сайхан үзээрэй гэд шалгав. Уронгоо нөгөө нэг уронгоо нарангоо марангоо гэдэг хүмүүс чинь нөгөө нэг дуутай. Тий. Дундаа нэг дуутай тий. Үнэхээр би одоо ярих хэвээр юу? Юу вэ? Үзсэн тий. Үзсэн. Үзсэн үү ярина. Би баасан гарагт үзсэн. Яриулчаа. Гүй ээ юу гэсэн үг Намааг вэ? дагуулад яваач. Энэ Юу гэж байгаа юм? ингээд үзснээсээ Сувдагч үзэхгүй өөрөө. Үгүй эн чинь болоогүй штэ. Эн чинь болоогүй штэ. юу үзсэн? Дуус болоогүй эн чинь тэр чинь болохгүй штэ. Ярьж Хизээ үлдээ тэр чи 22 нь тий. Одоохон дууслаа шүү дээ. Ингээд дууслаа. Дуусгаас өмнө. Өнөөдөр маргааш 2 ингээ яваад дуусах юм байна угаасаа. дуусгаар Би яриа. бүр 5 баасан гарагийн орой үзснээс хойш өнөөдөр хүртэл тэрийг ингээд бодоос тавьчихин заяа. Volume биш, volume юм биш үү? Volume юм биш үү? Volume. Юу юм volume? Энэ болохоор эзэлгэн буюу хөвсгөр өтгөн гэсэн үг гинэ. Тэгэхээр миний үс өтгөн харагдаж ин гэж байгаа юм байна. Эзэлгэн томтой харагдаж. Яхахгүй нэрэнгээс үлээсэн шаар шиг харагдаж байна. Үлээсэн шаар шиг биш. Та нар эмхтэй хүнний гоё Энэ хоёроор унжиж байгааг үсч ин гэ нөгөө үлээсэн шааран дээр нэг доорн зүгээр нэг тууз уйдсан юм шиг юм байна. Эмхтэй хүнд гоё үг хэлж сураач. Хоёр Гоё шүү дээ шаар. Гоё штэ. Аабан бэбэн чи хамгийн гоё. Би хүүхд тогтол байг тоглолдог байсан. та нараас сонирхол. Аабан тэгтээ яа. Амандаа игэлөө. Тий амандаа игэлөө. Аабан бэбэн гэ гараад ирэх Бурж ирсэн буржсэн байдаг аахгүй юу? Тий. Тэгдэг байхгүй гинэ. Тийм үү? Үгүй. Үс юу гэж тэгж дээ. Та хоёр амдаа гэдэг аабан бэбэн гэсэн юм уу? Би байг тэгдэг байсан. Би Чамаг харин нэг том ам ингээ амандаа баа. хаяа өсчөнд орохоор эмхтэй хүмүүс ингээ толгоонд нэг юм моглолцсон сууж идэв шүү дээ. Тэр чинь үсний имчилгээ хийлгэж аав байгаа. бэб байхгүй юу? Үгүй шүү дээ. Үсний Яг үнэ орчин үеийн аав бэб. Янз янзын борж байгаа байхгүй юу? Үгүй яг би аав бэб хэлж байгаа юм уу? Аабан бэбэн гэ дуурайд идэм блэ. Одоо ямар хүний ам руу толгоогоо чих гэдэг дайраад дэлтэй шүү дээ. Тэгвэл би Одоо эргэтлээ бүр аабан бэбэн болоод ороод цаах ирсэн юм шүү. аа. Эргэтлээ оногт бүр аабан бэбэн болоод ороод ирсэн шүү. Чистэ сонио харагдах. Тэгэлтэй. Тэхүү. Тэг ийм ээ. Өө. Байгууллагаасаа өртөг гаргаж өгөөд ямар байх нь үзье л та. Яана нэг ямар хорондоо гэдэг л бяцхан хорондоо гэдэг нэг кино байдаг ш нэг амир сөрхий. За. Боржгор үлсээсэн юу? Ингээд ташаага тулчаад ингээд боржгор үлсээсэн шүү дээ. боржгор үлсээсэн юм уу? Тий. Тэгээ тэрнхүүл Арайчаас тийм өстэй биш л дээ. Гэхдээ би боржгор болчвол надад зохиолоо. За яста тийм мэдхгүй. Зарим юм Нэг нь одоо гоо сайхан ярьсан чи. Тэгээ яг боржгор болгоч би яг гоо сайхан юус яриа ш. Би яг өөрөө өнгөөр боржгор болчих заа хоёроо. За ингээ. Энэ Улаанбаатарын өглөөний хүмүүстэйгээ ярьчих заа юуних вэ чинь. Би яг өөрөө мөнгөөр боржгор болчих. Хэрвээ зохиол цагаал химийн гаргахын тойр гаргачих. За тэр нь амар үсч амар гимдэг гэсэн. Эрка тэгэл тэмтэй телевиз тэгээ. Ийм бүр ийм нарийн долгионтой шүү заяа. Найруулж халам хайгаарай. Одоо нэг юу
reply 1988 дээр гардаг шиг энэ ажмаа нарын үс шиг ийм бурж шүү заяа. Солонгосын. Гэтэ надад зохио Чи шүү. дөхөөл ерөнхийдөө тайлт мэт чинь ажимагийн одоо юу хийчихэд л болчих гээд байна. Буржак. Та нар гэтэ үнэхээр эмгтэй хүний гоо сайхныг хэвээр мэдрэхгүй юм аа нэ. Мэдэрч штэ. Мэдрээд анзаарч байгаа штэ. Арай, Тэрнээс битээр бүр анзаарчихгүй. Анзаарахгүй байлаа. За одоо ингээ. Тэр тултал анзаарлаа. Одоо надаас Одоо чамаас гараа өсрүүч орё. Өөрөө орё тэхүү. Өсрөөж орё гэсэн. Би нэр өсчдөг хэлмээр байна. орё. Юу н биас ирчээд хохирогч ирчээ зөндөө байгаа тий. Ингээд нөгөө сенсээр ингэж аргалаад ингэж алиар энэ бол амар надад зайл юм шиг санагдав. Угаасаа гэтээ өөрөө чи өсөнд нэг сэнс ороод нэг олигтой болох юм биш. Би харин Аргалждаг байхгүй тухай үед. сенс оруулахгүй бай тул бүр албаар жижиглүүлдэг байхгүй. Тэгээд тэднээс чинь аргаа ороод застдаг байхгүй. Аргаа ороод жинкнээсээ застдаг гэж юу? Яг За ингэж энийг барахгүй. сенсээр ингээд яг хөвтөйхэн болгоод идэх тий. Тэгээд яг ингээд тайрсан юм байхгүй. Яг тайрж байгаа юм л да тэгэл ямар ч байсан угаачсны дараа шал өөр болчихсон. Шал өөр болчин тий. Гүгөө тэр эсэж их нөгөө тэр хүний гаранд байдаг эд шийдэл байхгүй юу? Гаранд нь байгаа эд шийдэл байгаа. Тэстэ сенсэн дуу. Ямар сандал би ямар болцсон сууж байгаа Би бас анхны зураг авчдаг тэр нэг байж. юм гэд машин яадаг штэ. Тэр надаа яг нөгөө баа юу гэж байгаа юм шиг санагдав. Шууд унтаа нах. Шууд унтдаг штэ. Зүр шууд унтаас та. Тэгээс ирэхэд хэмбэ. Арай. Засгаас чи өмнө асуух хэрэгтэй мэн тий. Яацсах юм асуух. Угаасаа мэдчих л ёстой л доо. За одоо наад үсэлтэй болио. Одоо үсэлтэй бил. Би бүр яг өсрүүгэл орох гэдэг. Үсэн дээр бас нэг сони юм байна. За. Энэ үсний үннээс болсон ялгаа ёор байхгүй юм байна. Үнтэй газар ч нэмэргүй байна. Тий. Би өнгөрсөн баасан гарагт нэг сони юм сонсоод. За. Манай нэг ажилтан хоол идэж байхдаа нэг юмд ууралд юм да. За. Юу орлсон гэсэн нөө өсч чи 10,000-аас 20,000 болцсон байлээ гэхгүй юу? Жагаа орлсон биз дээ. Тэгсэн чи би гайхаад. Жагаа л орлсон биз дээ. Миний засуулдаг өсч чи 70,000 гэхгүй юу? Пих. Тий. Тэгэнгүүт 10,000-аар засуулж ирсэн би 7 дахин ямар тэнгээ ээж ерөнхийдөө ингээд нэг юм өөр нэг юм ингээд эрэл хайгуул хийх ингээд одоо нээлт хийх юм байхгүй яг л нэг юм дээр ингээд тогтмол. Уусаал ийм үнэтэй бид юм. Яг нөө ойрхны газраа л очичоод тахгүй юу? Тэгээ би өчтөр орой 30,000-аар засуулъя гэж үзье гэж бодлоо. Үзлээ. Тэгсэн чи. 70,000-аас ялгаагүй юм байна. Гүү гэж үнэн шүү. Налаахад одоо манай налаахын өсчид одоо момдог байхгүй юу? Хамгийн гол нь зүгээр заавраа үгүй биш бодлоо. Вэ өсчиндээ. Тэр чинь юу гэж байгаа юм бэ? Тэр өсчиндээ шүү. Үгүй хотлоо. Үгүй тэр чинь өсчнээ дагаж явдаг байхгүй юу? Тэр Өсчин нь харин энэ бол тарих угаалт юм лээ. Үгүй Та нар ухааргүй байна. Сэр байна өсчиндээ юм байна. Үгүй яг тий. Наа чи бас яг үнэн гэхэд айгүй хэцүү юм бэлээ. Ерөнхийдөө шүү дээ. Өөрөө хамгийн чухал нь өөрөө заавраа айгүй сайн хэлэх ёстой. Зааварнаас ямар заавартай. Хилээ заавраар ч хийдэггүй үсчинд байдаг. Миний гурын улаар гурван талаас нь дээшээ шунгуудаа хоёр ирмгийг нь одоо бүрэн килод дээдлээс нь жоохон шингэлээд тэгээ болохгүй. За ингэж хэлэх юм бол ямар ч үсч уусах юм бэ? Үгүй яг ижилхэн заавар өгдөг байхгүй юу? Үсчин болгон байхгүй юу? ижилхэн. Зарим үсчид нөгөө нэг яг нэг гашаагүй гэж тоор хизээ нэг ухаарах юм болдоо л гэж. Гүг хит хитэн үсчинд би хохирж болцсон юм аа. Тийм хит хитэн үсчин. Одоо жишээлх юм бол би хохирж болж исэн. Гэхдээ миний алдаа одоо юу байсан бэ гэхээр өөрөө зааварчлаагүй лээ. За чи нэг өвтөхийн яавал өөрөө тодорхой хэлээгүй. Яг яа засмаар нь тэгээ өөрөөр гэж хэлсэн болсон фейлдчихсэн байхгүй юу? Би бол хардаа би бол за хүүгийнхэн жишээ. Уучлаарай манай нөгөө нэг үнтэй өсчин сонсч ивэл уучлаарай. Үнний ч ойлгосон. Би ойлгосоо дахиж очихгүй. Манай хүү одоо жишээлбэл яг сургуульд орсоос нь хойш үсийн ингээд эвтэйхэн засаж байгаа штэ. Хит хитэн хүн дээр очиж ингэж алдаж байгаа байхгүй юу? Би чинь болоод бүр тийм амар хайн гэж биш штэ. Наадхай чи яг энэ талаас нь ингээд дээрээс нь ингээд гэ бүр маш нарийн хилдэг хүн штэ. Гэтэл одоо яг 1-р ангиас нь хойш ингээд бүр одоо ч манай өчин 6 дугаар анги гэдэг чинь 6 жил яг үсийн засаж байгаа хүн байгаа байхгүй. Тэр хүн яаж ч байсан үсийн яг л эвтэйхэн хийж байгаа. Яг бизнес чиний чам таалагдах үст те.
бизнес талаас нь шүү дээ. Хүүд Аль таалагдаад болох байна. юм тогтмол үйлчлүүлэгч байх тусмаа л тэднэрт ашигтай шүү дээ. Та бол Угаасаа тэр Би заах. Тэгээ угаасаа тийм. энэ бол Үнэхээр амьдралын ирэхээр та Үгүй шүү. цаг нь болохоор ойлгон заяа. боли. За одоо боли. Би бол ингэ тэр үдээр явж идэх. За шүүрийн яриг нэ. За боли. Одоо боли. За, Үсчид окей. Мандан Батарцгай би үсчдэг бол шүтдэг шүү. За өглөөний Тийм ээ, мэд тийм. дөнгөцөө Туслах орж юм ирсэн сонсогч үзэгчнэр маар баах юм бол бүгдээрээ сайхан амарсан биз дээ. Бид нар Юу гэсэн энэ бэ, 7 сая хоногийг дургүй. ирч хүчтэйгээр өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан өнгөрүүлье гэсэн уриатаагаар Улаанбаатарын өглөө энэ өглөө тантай учин золгож байна. За тэгээд бид нартай үргэлжлүүлэн хамт байгаараа үнэхээр сонирхолтой сэдвүүдийг ярина. Та бас бидний дундуур шууд яриаг нь таслаад залгаж орж ирэх утас маань 11:46 104 5 шүү гэдгийг зарлаад хэдүүлээ өнөөдрийнхөө эхний булан руугаа хамтдаа орцгоё тэхүү. За Тэгээ. тэгээ. Ингээд эхний болон руугаа орцгоо. Өөрөө хэлэх юм уу? Хэлсэн ч яах вэ? Тэгээ өнөөдрийг Хийлсэн чи явах дураараа гоор. Өнөөдөр- 1 2 3 өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Энийг ингээд нэг юм цөөрэ шиг байдлаар хэлүүл яах вэ? За одоо ингээ тэгвэл эндээс эхлэе За заяа. өнөөдрийг Өчигдрөө. оош биш ээ. Биш юм ядлаа байна. За. Өнөөдрийг За дахиад. таад юусо бүтэхгүй нэ. тий харин байхгүй. Цөөрөө ингэж явдгүй юм те. Дараагийнх нь хийж үлээ те. За одоо нэг үзчихэж штэ. Одоо бүр ямар ч сэтгэл Өнөөдрийг зүгээр шууд дараагийн болгоо орё тэхүү. Одоо нэг ганц үзчихэж За штэ. ингээд үргэлжлүүлэн хамт байгаарай. За ингээд үргэлжлүүлэн хамт байгаарай. өргөжлүүлэн хамт байгаарай. Цөөрэ штэ нөхдүүдээ ээж. Өчигдөр бидэнд инээмсэглэл ч юм уу Сургамж ч юм уу? ямар нэг зүйлийг үлдээсэн байж таарна. Тиймээс өчигдөртөө баярлаа гэж хэлцгээе. Баярлалаа өчигдөр минь. Баярлалаа өчигдөр минь. Эргэ битэр студиэс гарч болох уу? Яа хоёр. Би бүр зүгээр сюрприз сонсч идэг нас бүр. Яхаар сюрприз өгдөө тэр чинь. Би ерөөс явцсан л гэж бодоод байгаа шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? Би өөд ижи гинэ хонгор штэ. Та нар нэрээ аричтэй. Тэгтээ нэг гоё юм манай нэвтрүүлэг ингээд бичлэн нээж идэг байхгүй юу? За. Тэгэхээр үзэж болно нээс. Тэгээ та хоёр бас арайчтэй нэрээ. Арайч тий. Гүү. За юуны талаар Би бол хонгорч штэ. Сая яг энэ Хохирч Би байдیں۔ тиймэр хонгор 100%. яг завсарлагын үеэр нэгэн одоо манай Мина маань нөгөө юу яач ир хүмүүс энэ Харин шалгасан тийм ээ, баха. Мина, Энэ үнэхээр зарим хүмүүс шууд арайчтай өнөөдөр нэр. тоглолт моголт үзэн гэсэн чинь гинт Минагийн юм нь Тэ, хөдлөө. юм нь хөдөлж байгаа. Хоёр ихтэй нэрээ тоглоомч удаа болоо. Үгүй би дөөрөгдөж ямар ч тийм бэ. Би ямар ч буруугүй. Би чам руу шилжүүлээ гэдэг. Боор ахтагаа л уучраал. Тэр нөгөө хоёр дахь Над руу Одоо мэдэхгүй 3 7 хоногийн билүү 27 хоногийн юу манай одоо reaction над руу яаж шилжүүлэх үү? меншний нөгөө нэг байж та юу лээ Над руу яаж би бүр шилжүүлэх сандраад. вэ? Би нэг сонио. За Дөө зүгээр ингэ явжсэн. Хоёр хүн зодлох чи би донд нэг Шалгах- шалгахч одоо цагдаа дээр мэдүүлэх өгөх гэдэг. шалгаруулсан хүн маань Мина маань витамины одоо эзэн болсон. Тэгээд нөгөө нэг өгөөч. энэ ингээ өөрөө байхгүй хүмүүс аягүй хэцүү юм ба те. Харин тийм бэ. Эрэгтэй хүнд юм даалгахаар ийм л юм болдог. Тэгээ би ингэсэн юм аа. ихний 7 хоног үзээд би яна Одоо амсангүй. нэг би энэ рүүгээ Үгүй, чиж. Эрка руу шилжүүлээ. Эрка сайх ягараа гэсэн чинь заа зооллоо. Гүгүү. Ерөөсөө тийм болоогүй. За. Гүгүү ингэсэн За, баг. хойш Хамгийн гол асуудал нь 48 цагийн дараа хүрэх юм бэ гэсэн чинь мань хүн бодсон гэж. Харин тий. 48 бол арай удаан байна. Би бол ядчил нэг 32-ын дотор бол амжуулна гэж бодсон гэдэг байгаа. Яг тэр өдөрт л хүргэж байсан байхгүй юу? Би бүр миний сэтгэл үгүй сайхан байсан байхгүй юу? Яг хүргэлтийн ингээ харсан чинь витамины газар маань хүргэлт 48 цагийн дараа гэдэг юм да. За наацныхаа учрыг өнөөдөр олъё тхөө. За тэгээ хоёлоо гэртнэ чи. За Гүй, хүн хоёулаа. Зүгээр л тэр витамины газраас бат хүргүүлээ дээ. 48 цаг шүү дээ. Нэгдүгээр би явгаа. Бүтэхгүй наа. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань үргэлжилж байна. 5 гаргийн хамгийн эхний булан болоод баярлаа. 48-аас бүх юм болж байгаа.
За өчигдөртөө бид баярлаад өнөөдрийг маргаашийг илүү сайхан болгохын тулд бид хичээж амьдардаг. Тэгвэл өчигдөр таны амьдралд юу болсон бэ? Ямар баярламар хэрэг болсон бэ? Тэр талаараа хэдүүлээ хамтдаа хуваалцаад өнөөдрийн булангаа эхлүүлдэг байгаа. Өчигдөр болоод миний хувьд маш олон зүйл ингээд давхцсан өдөр болсон. Инээсэн, баярлсан, уйсан. Тэглгүй яах вэ? Сэтгэл мэдрэмжийн хувьд ч Уйсан юм уу? бүр шал өөр тийм би уйсан. Үсэт суулаад уу? Үгүй шал өөр юмнууд ингээд босон байгаа. Шаалчаал. Наад шал гэдэг үг чинь хаана гадаг бийдгөө. 7 хоногийн эхлэл болж байна. Энэ ажил эхэлсэн байна. Хоёр Шаал. Энэ намайг дагуулж явдаг дээр нэг юу яадаг вэ? Энэ амар инээлгсэн текст байхгүй энэ. Ингээ шал гэл яг шал гэл. Яг нэг тийм юм явдаг. Наач ба шал өөр утгаар нэрлэлээ. Одоо нөгөө жүжигээрээ шуртаа амьсгалцсан байгаа учраас. Тий. Sorry да. Үнэхээр нэрээ sorry доо. Бас л За нэрээ. манай сонсогчид бичсэн байна. Тэгээд комментиг нь хэдүүлээ уншицгаая те. За тэгээд бид нар унсны дараа унснаас хойш бид нар зөвхөн өчигдрийн талаар юу уншин шүү. Комментийн түүж уншин шүү те. Үгүй энэ бас хуучны үр гарч ирэх гэдэг нөө. Юм ярихлаар хоёрын яриан донд ороо бүр ярих ч юмгүй боллоо хоёр хүүхдээ. Энд би бүр хуучны өрөнд орох гээд байна. За яг хоо за тэрний учрыг олноо гэчээ. За ингэсэн байна. Ханаас нэг хэлж уушах. Бүр дээрээс нь уушах юм уу? Өрөнд ер нь бол барьж өглөөний хоёр гартаа суугаад байгаа. өглөөний мэд хөргсөн хүмүүсийнхаа бас нэрийг хэлжүүл бас тэд аюу гой мэдрэмж төрж байгаа шүү. Тийш За үү. за. За наран жаргал пэрнлээ. За Жундагийн хоёроос эхэлсэн байна ер нь бол. За тэгээд Абан Бэбэн гэж Эрдэнэ даваа пруу хийсэн байна. За тэгээд Ангараг маань меншн хийж орж ирсэн байна. За Гочоо Отхон Баатар маань сайхан өглөөний сайхан 7 хоногийг эхэллээ гэсэн байна. За Сов дуундрагч маань хүмүүс меншн хийгээд орж ирсэн. Игч бол шууд адалбай ажилд орцсон байна. Би азт нь байна антер гэж орж ирсэн байна. За тэгээд үргэлжлүүлээд манай Дэлгэр баяр маань өглөөний мэндийг мэдсэн байна. За үргэлжлүүлээд хин байна? Аги Соба хүний нэр меншн хийгээд ороод ирсэн байна. За Ядам Сүрэн туягч маань өглөөний мэнд байна. За ингээл төгөлдөр маань хүний нэр меншн хийж орж ирсэн байна. Ерөөсөө morning байхгүй. За Гавкер торгууд эмч маань өглөөний мэндийг мэдээд ороод ирсэн байна. Гэрэлт маань орж ирсэн байна. Даваа Сүрэн баяр маань өглөөний мэнд. За Аленка Эва маань өглөөний мэндийг мэдсэн байна. За тэгээд доошоогоо юу болж байна? За ирэн л ингээл өглөөний мэндүүд ингээл хөвөрсөн байх шүү. За Мянган баяр лаачин маань өглөөний мэндийг мэдсэн байна. За ер нь хүн үлдээсэн баха би. Нокко дарс өглөөний мэндийг мэдсэн байна. За тэр нэг солонгосоор утсан нэртэй хүүхэн нэг хуудаг бичсэн байна. Нэрийн ч хэлдэг үү те бүр. Тэгээ шаал гэдэг бол гоё юм билээ те. Тий. Тэгээ өнөөдөр бүгдөө өөр шал өөр юм ярина. Волюм нь хөвсгөр Ярьцсан наад. Ярьсан. сатикс нөө. Тэгсэн яриа дууссан. Ярьцсан. Хоёр зүгээр банцандаа л комент руу ороод байгаа Тэглээ. Тэр чи одоо мэдээд ингээд хараал энэ. За яа над хоёр чинь бүтэхгүй өнөө өөдөөс чинь Одооноос чиний талаар гэж байна. Яг за, чахад за, бичиг за. үсэг Үгүй нэ, тайлбартай. Би өөр нь ямар юм ийм нэгтэй уушгүй суугаад байгаа шамар. юм бэ нэрээ. би одоо цэвэр монголоор л уншдаггүй шүү дээ. Нөгөө банцны өрөндөө бүр цаашаага бүр балааг нь авч өглөө энэ. Нөгөө витамин чинь бүр өөрөө идсэн бах уу гинэ хөөе. Хардлага яваад эхэллээ шүү. Үгүй. Энд өнгө ороод байгаа шүү. Байгаа юм Эсвэл ядралтай байгааз гайгүй. Ер нь өнгө ороод үсээд суулаад эвгүй царайлал эвтэйхэн юм яриад ийм сони юм ярьж байгаа юм чи витамин уусан байхаас өөр арга байна. Шал өөр юм ярмааргүй шүү. 48 цагийн дотор витамин өөрөө очиж авч байгаа дууцсан баха энэ. Аха. За тэгээд баярлалаа өчигдөр. Шууд зилждэг. За хоёр эрг өчигдөр хэрхэн өнгөрөө? Өчигдөр ястаа сонирхолтой өнгөрүүллээ. Би чи нэг оройн хоол идэхгүй болохоор өдрийнхөө хоолыг нэг ахих боломжийн сайхан гэд тухтаа сайхан идчихээ. Оройнхоо нөхөж идэт байгаа. Үгүй нөхөөд байх чинь байхгүй. Зүгээр л тухаараа л идэх гээд. Гүйцэж идэт. Тий зүгээр ингээм орлуулж биш. Ингээ яг ингээд хоол шиг хоол идчих. Өө энэ хоёр чинь нэрээ хоолны дэглэн барьдаг. Хоёулаа барьж байгаа тэд хоёр чинь. Би бас оройн идэхгүй байгаа. Би чамаа дагцсан байгаа. Оо nice. Турцсан харагдчихэв энэ хоёр. Би тэгтээ яг жим бол сүртэй хасахгүй байлээ. Баасангаас эхэллүү хагсанаас эхэллүү. Баасангаас. Зүүн солиотой би дгүүж 2-3 хоногоос. Үгүй харин тийм л дээ. Зүгээр л өглөөнийхөө хоол гэж байгаа. Оройнхоо хоол гэж байгаа. Зүгээр ёо өдрийнхөө хоол гэж байгаа. Оройнхоо нэг тэгтэхтэй мэдгүй байгаа нэ. Би жингийн холигт авахгүй. Үгүй мэдрэмж нь ингэдэм билээ вэ. Мэдрэмж нь оройдоо ингээд тойлыг өсөж байгаа байхгүй ингээд бараг салгалт малгалаад байгаа. Тэгээд би за ингээд унтчихж байгаа. Өглөө босоод ирж идэхгүй гэж бодохоор тархинд бүр цаанаасаа тэгээд. Би өглөө босоод тест бүрс 7 өндөг шарж идэндээ энэ төр гэж бодоод унтж байгаа байхгүй. Өглөө босоод ирэнгүүт хараа. Тийм бодохгүй. Өглөө босоод ирэнгүүт ходоод зөв зүгээр. Ямар ч тийм өлссөн мэдрэмжгүйс ирж илээ. Хань тэгчихлээ. Үгүй хараа сонио. Тий. Өчигдөр юу яасан гэхээр баахан битмээ уугаад байгаа л та.
Өчигдөр би сайхан гэрийнхэндээ хоол хийж өглөө. За. Эхнэр үедээ сайхан үхрийн хавирга чанж идээд. За. Тэгээд хүүхдүүд жоохон дургу байгаа байхгүй. Тэгэхээр би хүүхдүүдтэй нөгөө нэг дахианы буглах шаарч өгсөн. Тэгсэн чинь амьдралдаа сонсох хамгийн дуртай үгнүүдээс нэгийг сонслоо. За. Манай баг хүү тэгж байна. Идээ нөгөөдгөө ингээд босоод ингээд сандал дээр суухгүй зогсцсон. Ширээн дээр ингээд нөгөө соогосноо дүрээл ингээд идэж байна. Тэгснэ аав энэ би дахиж KFC идэхгүй шүү аав. Энэ миний амьдралд идсэн хамгийн гоё дахиа байна. Одоо тэгээ банк хийж өгөндөө. Яг тэр дэхтэй хамгийн гоё бол байгаагүй. Би бол жоохон нэг тийм миний санаанд бол хүрээгүй. Гэтэ манай хүүгийн одоо зүрхэнд бол тэгж их хүрсэн байлээ. Тэгээд би бүр өөрөөр ямарыг бахархсан өдөр өнгөрөв. Яа гоё юм. Унт хүртлээ. 6 настай үгийнхээ хэлсэн үгийг бодоод үе ингээл зөөр суусан мишээгээл. Энд очоод Өчигдөр жоохон хоолны өдрөөс ер нь амралтын өдөр бас хоол их чухал шүү дээ. Би бас өчигдөртөө баярлаа гэж хэлмээр байгаа байхгүй. Би нөгөө гидсэнд айгүй их дуртай байхгүй. Тэг гидсэд. Нөгөө чи ховрын бараа шүү дээ. Тэгээд ер нь баг идэхэ болцсон тэгэл ингээл хаяа ингээл гинт ингээл амар өгөлдөг байхгүй. Тэгээд би зүгээр хизээч жилийн нэг дээр ингээд нэг хилцэн байсан юм. Аав ич тэгсэн чинь юу яагаад ирээч гэдэг байна. Үгүй угаасаа бүтэн санд очиж хоол боддог байхгүй. Тэгээд очисон чинь пүүстэн гид шанц. Яа би тэгэж өгшөглөө атал. Хай бай. Базар өгшөглөө атал. Өгшөглөө атал. Өөрөө амруугаа хийхгүй. Аль нь хамгийн гоё юу? Хүмүүс идээд байгаа байхгүй. Аа. Гид дургу өрөөд би өөрөө амруугаа. Тэгээд бүр ингэж идээд. Тэгээд дараа нь яг гидстэй хуушураа идээд. Хаяа. Нэг дор уу? Бүр нэг дор. Би бүр өчигдөр ч одоо ямар сайхан байна. Наа чи гидсэн дуртай хүн байна уу? Нөгөө ховор юмд хүн дуртай байдаг гинлээ. Тэр шиг өчигдөрөөс та ховрын юм хараад бас. Ой, зарим хүмүүс угаасаа орой бас юм идэхгүй байгаа гэж байна өө. Орой 23 цагаас өглөөний 5 цаг 30 минут хүртэл юу ч идэхгүй байгаа гэж. Зовдөг баг. Айгуу турдаг гэж штэ энэ хүмүүс. Тойр ч юм бол амралтын өдөр дандаа хоол бодсороо таарч аргагүй дээ одоо амралтын өдрөөс амралтын өдөр хамгийн гоё юм хоол. Би бол тийм хоол молтой холбоотой биш. Биш юм уу? Юу ч идэг юм уу чи? Гүг өчтөр би Ой, манай мино манараа. Ой, би ярихгүй. Наа нэг. Наа яг түрхэн аллаа сая. Чи яг вэ? Түрхэн аллаа би тоолоо сууж байгаа шүү. Чи яг вэ? Манай мино ман бүр бацаад байна. Чамаас амар бацаад. Мино бүр амар бацж байна. Оо баяртай энэ төр гэж байна хөөе. За харин тий. Дахин сонсохгүй энэ төр гэж. Ястаа ингэж байна мино ман. Ястаа сайхан хоосон бэлэг өгсөн. Баярлаа. Баяртай. Дахин сонсохгүй. Та нар хүн гомдоочод юундаа ингэ миний мино. хүн гомдоочод яг юундаа ингэ Яг хөөрхөн биш дээ. Ингээд би хүмүүс ч ингээд илүү ингээд дотносох тусмаа ингээд биендээ Гомддог төлөвлөдөг гэдэг ба шүү дээ. Би бол баярлж байна. Миног ингэж яагаад баярлж байна. Тэгээ мино одоо ингээд яг зүгээр нэг хөндөнгийн хүн байсан бол те. Тий. Оо тийм үү за хөргөд өгөөрэй гэж ингээд сууж штэ. Тоогчгүй шүү дээ. Тоогчгүй ингээд байж штэ. Тэгсэн чинь мина маань. Тий. Энэ яг энэ их дотнослоо шүү бид нэр. Их ойртлоо шүү. Арай л. Энэ их гоё байна. За одоо чиний цаг. Гүй би ярихгүй. Би ярихгүй тойр өөрсдөө. Чи хоол биш юм байна. Өнөөдөр ингээ хоёр эмэгтэйг алдчих юм Тэгж хоёулаа. байна. Хоёлаа нэг дороо. Миний хоёлоо хөдөлцөөд явъя. Зарлагтай өдөр вэ. Юу залгатай гэж хэмнэлтэй биш. Миний хоёлоо хөдөлцөөд явъя яшиг зүгээр. Энэ хоёр зөвхөн өнөөдрөө бодож чинь ирээдүг ерөөсө бодохгүй. Сайхан гоё хэмнэлтэй гоё өдөр. Яа, эвгүй юм байна. Юу? Тэгмээргүй шүү. Хүмүүсээ алдмааргүй шүү. Тийш дээ алдмааргүй. Хүмүүсээ алдмааргүй. Яах чаргагүй та бодохгүй юу? Заяа хичээгээд байхгүй гинт заяа хичээгээд дээ амар. Тэгээ би гайхгүй юу? Энэ яагаад заяа хичээгээд байгаа юм болоо гэж чинь эзэн би өөрөө хичээсэн байсан юм билээ. Тий. За энд ангараг үнэхээр үннийг хэлжээ. Юуг хэлж вэ? За нэвтрүүлгээ сонсоод холбогдох гэхээр яг юу ярих гээд ярих уу гэд бодоод олдоггүй. Сэдв байгаа илүү олдоггүй. За яа чамайг амар өрөвдөж байна. Ганц хүн ажиллаа хийх гээд байдаг. Нөгөө хоёр нь балгараад байдаг. Үнэн шүү. Балаа нэвтрүүлэг тавтаа мөр л гэдэг шиг. 7 хоногийн эхлэл ингэж балаа эхэлж болохгүй шүү дээ. За би яг сериусны яг яа. За сериусны яар. За Яг жинхэнэ нэвтрүүлэг яаж явдгийг үзэж байна. Ямар тийм нэг юм бэ хоёр бүр. Жинхэнэ нэвтрүүлэг яаж явд. Эрхэм өндөд сонсогчдоо. Та бүхэнд гэр бүлийн радиогийн Тагаан бэ нөө. жинхэнэ нэвтрүүлэг явуулж Чамруу гэж дугойж. Улаанбаатарын өглөө нэвтрүүлэг танд хүрч байна. Одоо танд сэтгүүлж хөтлөгч заяа та бүхэнд өнөөдрийн сэдвийн талаар Сэдв бишээ. асуулт асуунаа. Гүр бишээ асуулт асуухгүй штэ. Хөөе, жинхэнэ нэвтрүүлэг болж байна. Ингэж ярихгүй шүү.
За өнөөдөр асуулт асуухгүй өөрийнхөө өчигдөр тохиолдсон Сонсогч- талархах зүйлээ хуваалцах гэж байна. Буруу үлтерээс ирсэн. Сонсогчдоо өглөөний мэндийг хүргье. За дахиад өглөөний мэнд хүргэе. Баярлалаа өчигдөр минь болон үргэлжилсээр байгаа. Өчигдөр болсон өөртөө тохиолдсон баярламаар эсвэл бүр хэцүү байсан зүйлсүүдээс бидэнтэй хуваалцж байгаад баярлалаа. Энд ядамсрын туягч маань бичсэн байна. Өчигдөр ингээд үхтийн байжээ гэсэн бодлоор амьдрал зурс хийсэн айцтай өглөө байлаа. Яасан байх нь үг нэ? Яасан гинэ? Ямар амир юм бэ? Өчигдөр ингээд үхтийн байжээ гэсэн бодлоор амьдрал зурс хийсэн айцтай өглөө нэг машинтай явж исэн болов? Энэ их жир нь гадагшаа тутагшаа яваад байгаа шүү. Тийм машин хэрэгтэй явжсэн. Тэгээд сая амралтын өдрөөс чинь явж байгаа. цагаагаар нилээн эвгүй байсан шүү дээ. Гөө ихч хөх хотод явж байгаа. Суулгаатай байгаа шүү дээ. Урд яваа. Тийм үү? Тий, урд яваа. Ирсэн Амир. үү? Эсвэл ирсэн үү? Яагаад тэ өнгөрсөн 4-р илүү. За баа явлаа хөх хотоос мэдчлэгээ явцсан байхгүй. Оо. Комент л уншаад байгаа шүү дээ. Комент л. Тэгээ одоо хэрэг юм. Комент одоо ирсэн л ээж магадгүй л дээ. Ирсэн баха хаа гэж бодож байна. Яг юу болсон болоо? Туягч бидэндээ хаваалцаарай. Өчигдөр би циркийн тоглолт үзсэн байхгүй хүүхдүүдтэйгээ хамтдаа. Тийм, циркийн тоглолт Ямар гоё. үзсэн. Гэтэ би яг ямар цирк гэдгийг хэлэхгүй. Мөнгө өгөөгүй. Хэлж болохгүй. Мөнгө өгөөгүй. Би өөрөө мөнгө төлж өгсөн байхгүй юу? Ер нь бол нөгөө манай дүүнер чинь 240 хоёулаа циркийн жүжигч учраас би ер нь циркийн тоглолтыг алхацахгүй үздэг. Ганц би байхаас авахгүйлаад одоо өдөө 4-5 болсон ч гэсэн яг циркийн тоглолтыг ингээ алхасахгүй үздэг байхгүй юу? Зарим нь үнгүү үздэг гэсэн. Өчигдөр бол мөнгөний төлөө. Зарим нь үнгүү үзнэ. Ер нь ихийнх нь үнгүү үзнэ дандаа урилга өгч байгаа гэсэн. Тэгээд би нэг зүйлд талархсан нь юу вэ гэхэлэр өөрөө бас нэг хэсгийн хугацаанд бас болж байгаа юм байна да гэдэг мэдрэмж авсан. Тэр нь юу вэ гэхээр хүүхдүүд дээрээ бахархсан. Манай хүүхдүүд юм үзэх соёлтой болсон байгаагаар нь бахархсан. Оо за. Яаж юм? Надад одоо энэ циркэд тоглож байгаа байхгүй юу? Циркэд болж байгаа. Тэгсэн цирк чинь өмнө нь ингээл балгас шиг байсан шүү дээ. Одоо бол айгүй гоё болсон байл дээ. За тэгээд ингээд байрлуулсан байгаа. Ингээл сандал суудлан ч гэсэндээ аятайхан юу үгүй л ингээд анх удаа үзсэн. Циркчдээ баяр хүргэе. Цирк сая анх удаага тоглож байгаа байхгүй юу? Тэрнээс өмнө дандаа тоглолтууд ялж ирсэн гэсэн. Би тоглолтын л байсан. Тэгэнгүүт ингээд уртлын сууж байгаа тоглолт хүний бишээ. Зөв цагаасаар энэ нөгөө юунд очсон биз дээ. Юу лээ гэж үзгэлээ. Юу лээ гэж бодоод. Миний урд сууж байгаа хүн ингээд миний уртлыг ингээд таглах хэмжээний айгүй тийм онцгүй байрлалтай байдаг байсан байхгүй юу өмнө нь. Одоо бол уртал сууж байгаа хүн ингээд уртлын миний ингээд харах талбайг чөлөөтэй ингээд байлгахаар хэмжээний талбайг нь ингээд зассан суудлыг нь өндөрлөлтөө ингээд өөр юм байна. Тийм стандарттай айгүй гоё болсон байна. Тэгээд тэнд юу болсон бэ гэхээр яах вэ? Гаднаасаа харахад бол ингээд тийм соёлтой, хил устай айтайхан хувцалцсан тий одоо юу гэж хэлхий хүн гаднаас харахад бол айтайхан хүмүүс байна гэж бодохоор хоёр эмэгтэй хүүхдэд дагуулсан явж байгаа байхгүй юу? Хүүхэд нь болохоор за манай дунд охноос нэг ганц хоёр ах ч юм уу нэг тийм сургуулийн насны хүүхэд байгаа. Тэгсэн сандал миний яг энэ ард ингэж тулж ирж байгаа. Артал дээр хөлөө тавихын хүүхэд нь. Яг тулгаад. За миний дөө битээ хөлөө тавиараа гингүүд араас хөшгөлж байгаа байхгүй юу? Нэг хэллээ, хоёр хэллээ, би ээжд нь хэллээ, ээж нь юу ч тавихгүй. Гэтэл ээж нь яг манай охины сандалны дээр хөлөө тавьдаг ба шүү дээ. Ээж нь бүр нийлцсэн юм байна тий. Би бүр шок. Тэгээ ингээ хоорондоо ингээ ярьж байгаа нь ингээд монгол англи ингээ хольж ярьж байгаа хгүй. Энэ одоо юу болж байгаа юм бол магадгүй энэ одоо яг ингэж яах шиг байна гэнгээ хүүхдтэй тайлбарлаж өгöd байгаа. Яг хуу гаднаас нь харахад ингээ хилтэй устай ингээ боловсралтай юм шиг харагдаж байгаа боловч яг хүүхдтэй өгж байгаа боловсрал надад бол 0-ийн ногоон тийм шууд лайв хийхгүй байсан. Манайхаа ороод ирээрээ гэлээ. Тэгээд тэр мэдрэмж би ч олны тайл хүн шүү те. Тэр мэдрэмж нь яасан бэ гэхээр манай том хүүчин бол одоо 12 настай. За манай доотлын дундх нь бол 5 настай. Сургууль дарааг байгаа. Бага нь бол 2 настай. Би 3 хүүхдтэйгээ үзэж хахад 2 настай хүүхдээс нь 7 дор байсан. 2 настай хүүхэд нь 2 цаг 30 минутын шоуг эхнээс нь дуустал маш томоотой үзсэн. Бүр ингээд сонирхоод тэгээ уртлынхан хүмүүстэй цаад болохооргүйгээр ингэж үзэж хахад артлын хүмүүс тийм мэдрэмж өгөнгүүт би хүүхдүүдтэй ямар ч гэсэн олон нийтийн дунд бие зөв авч явах ёстойг үлгэрлээд харуулсан юм байна да. Би тэнд бити хөлөө инг минг гэж хэлэх шаардлага байгаа байхгүй юу? Манай хүүхдүүд өөрсдөө ингээд үзэж сурцсан байгаа байхгүй юу? Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдэл эмчин гэж бодох хэрэггүйгээр олон нийтийн газар бие зөв авч явахыг нь эцэг өөрөө үлгэрлэмээр байна. Би яг за хүүхд юм да гэж бодсон боловч ээж нь тэгээд аахгүй. Тэгээ би уг нь за ингээд би хүнд нэг эхлээд хэлж үзлээ. Хоёр дахь дээр нь болохоор би сандлыг харьцсан байхгүй юу? Нойтон сэлбэтгэр яг хөл тавьсан хэсгийг харьцсан. Буцаал тавьсан.
Тэгээ би бүр хит хэлэнгүүтээ за өөрөө ч ядарсан байхгүй. За угаасаа үг хэл авахгүй юм байна. Эсвэл нөө бүр ингээ эсэргүүцэж байгаа юм байна гэж бодохгүй. Тэр мэдрэмжийг авчингуудаа эцэг их маань өөрсдөө ийм мэдрэмжээ хүүхдүүдтэй өгмөөргүй байна гэдэг зүйл толгойд орж ирсэн. Тэгээд цухсгаа өөрөөрөө баг зэрэг за болж тээ за юм чи ямар ч гэсэн хүүхдүүдтэй юм үзүүлэл харуулаад яваад байгаа юм байна да гэдэг мэдрэмж төрсэн. Аргагүй шүү дээ би хичээгээд байгаа юм чи заяа хичээхгүй яах вэ те. Тэгээд Эзэн хичээн шүү дээ. Тэгээ яа харахгүй л бид өөрсдөө хүүхдүүдийнх нь тойл болчиход байгаа байхгүй. Өчигдөр яг л тийм мэдрэмжийг би авсан. Тэгээд эцэг эхчүүд маань өөрсдөө ямар үлгэр дуурайл үзүүлмээр энэ тэрийг л өөрсдөө л харуул. Ямар хүн байлгамаар энэ тэрийг өөрсдөө л үзүүл. Тэгэхгүй чи тэг гэх юм бол хүүхэд хизээч сурахгүй. Харин үлгэрлээд харуулах юм бол хүүхэд тэрий чин хит удаа дагаж хийгээл тэгэл сурчдаг. Ямар ч асуудалгүй. Энийг үглээд байх шаардлага байхгүй, загнаад байх шаардлага байхгүй. Ямар санд нэг богинохон бичлэгүүд өгдөө штэ Facebook дээр. Ээж нөгөө нэг тоосоос харуулад явж яадаг. Аав нь байнга нөгөө нэг юуг нь хевсийг өргөж өгдөг. Тэгээ доотын сордог байхгүй юу? Нэг өдөр аав нь байхгүйсэн чинь 2-3 насны нэг жоохон хүүхэд хевсээ өргөхгөө зогсож яадаг. Тэгэхээр энэ нөгөө нэг аав нь үлгэрлсээр нь байгаад хүнд туслах хэрэгтэй. Хэлэхгүйгээр ингээд харуулад өгч байгаа гэсэн үг байхгүй. Хүнд туслах ёстой. Хүн юм хийж ивэл тэр хүнд ингээд туслах ёстой шүү гэдгийг аав нь ингээд биеэрээ үзүүлээд өгсөн. Гэтэл тэр чинь жоохон хүүхэд байгаа. Бид болохоор жоохон штэ л гэдэг байхгүй юу? Одоо ингээд одоо сайн жишээлбэл заягийн ярьсан зүйлүүд бол нэг тийм амар ухаан орсон юм биш байгаа байхгүй. Одоо нэг ухаантай үг бол биш байгаа байхгүй. Нэг тийм шинэлэг ч юм уу. Тийм ерөөсөө биш байгаа байхгүй. Нэгсэндээ хүн болгоны мэддэг имийг л давтаад ирж байгаа. Зүгээр үндсэн асуудал нь яг хин одоо энийг ингээд сонсоод ойлгоод байгаа хэрнээ яг одоо тэгж үлдэж ийнэ гэдэг дээр л одоо ялгаа нь гарч байгаа шүү дээ. Тэрнээс хүн болгонд хүүхдүүдтэй үлгэрлэх хэрэгтэй, үлгэрлдэг гэдэг хүн болгонд Тэр хүн бол мэдчил байгаа байх тийм. Үгүй юу бүгд мэдчихэж байгаа. Мэдж байгаа. Мэдж байгаа бол. Тэгэхээр яг мэдгүй хүн байна гэж юу би л бодохгүй. Гэхдээ гол ялгаа нь зүгээр мэдсэн хэрнээ яг тэрний дагуу үйлддэггүй бол тэр чинь одоо зүг мэдж байгаа чинь хинт ч хэрэггүй байхгүй ерөөсө хоос. Яг мэдж байгаа юм яг түүнийхээ дагуу үйлддэг нь гэдгээрээ л ялгарх гээд байгаа байхгүй. Тэгэхээр би өөрөөсөө ч гэсэн асууж лээ л да. Одоо ингээд ийм бодол байдаг гэрнэ хин мэддэг гэрнэ би яг ингэж хичээдэг юм уу? Яг ингээ гэхээр зэрэг айгүй олон хүмүүс өөрсдөө тавдах ч юм уу өөрсдийнхөө ядраахгүй ч юм уу ядаргаатай ч юм уу залхуугаасаа болоод ч юм уу хүүхдээ үлгэр дуурайл болгох гэдэг яг энэ үндсэн зүйлийг ингээс хаашаа суучдаг те. Тэг тусам л цаг хугацаа явна хүүхд чинь ингээл та биш юмаа гэж бодоход бусдаас нөлөөлөл аваад ингээл цаашаа явна шүү дээ. Тэгээ заяахаа энэ хэлсэн зүйл дээр маш их баярлалаа. Тэгээд хэдий одоо эн чинь нөгөө юм учиртай гэдэг шиг бас л цаг үеэ олж л юм сануулга ирж шүү. Нөхдүүдээ. Өчигдрийн цаг агаар таагүй байдалтай холбоотой 2 комент ирсэн байна. За яасан. Даваас өрөн баяр маань болохоор ойрд манай энэ цаг агаарын байдал үнэхээр хэцүү байлаа. Харин өнөөдөр гайгүй сайхан өдөр байна. Баярлалаа гэсэн байна. Ахнар уу юм чанга байгаа. Баг юм ууданаараа иргсэн гэсэн. Одоо гайгүй болоогүй. Фэйсээр бас явж лээсэн л да нэлээд. Тийм үү. Тийм сая амралтын өдрүүдэд яхаарахгүй нөгөө онц байдал зарлж байгаа юм салхитай өдрүүд болно шүү гэж нэлээд сануулсан. Тэгээ өнөөдрөөс эхлээд харьцангуй цаг агаар намуухан болж эхэлж байгаа юм байна. Ашгүй. Тэгсэн чинь харин ядамсрын туягч маань тэр нөгөө нэг үхэл амьдралын заагдаг өөр явсан онгоцноос буусан гэнэ өчтөр. Улаанбаатарт. Нөгөө салхитаад. Тэгээд юу вэ энэ нэг энэ бас амьдралын тухай бодож модчихтэй тэг хүн бодох юм бэ наадах чинь. Би иймэрхүү зүйлээс амар их айдэн шүү дээ. Онгоцтой холбоотой ингээл осолтой холбоотой кино харчингууд би одоо онгоцсон суул яах вэ? Би ингүүл яах вэ? Гэж янз янз боддог. Магадлал яг өчигдөр би яаж яах нэг магадлалын онлын тухай нэг юм жоохон хідэн баримт ингээд харахгүй юу? Миний мэрэгжлийн талаар ярьсан. Тийм бай. Тийм яг үнэ. Тэгсэн чинь хараа онгоцны ослоор үхэх магадлал 12 саяд 1 гинэ. 12 сая хүн үхэхгүй байж байгаа дараа нь 1 хүн үхэх магадлал. Тэр ихэн тоолж байгаа. Нөгөө нийт ослыг л ингээд л одоо нийт хугацаанд авах юм шиг байна. Эхний 1 хүн үхснээ дараа тэгээд 1 2 3 12 сая тоолоод тэгээд одоо хүн өглөө гэж мэдчихсэн. Аггүй дундаж та мэдээ. Тэгсэн чинь хараа тэгсэн чинь усны үхэр даглуулах магадлал 2901 гинэ. Усны үхэр тийм их хүн алдаг гэж. Усны үхэр чинь жиг алуурч. Тийм яар. Монголд байгаа илүү. Нэр. Монголд байхгүй баярлаа би яар. Үгүй тэр матар затрыг бол зүгээр өстой. Хол хайдаг гэсэн. Будаа олгодог гэж. Тийм үү. Ой. Усны хүрээсээ харж үзэж байгаагүй. Шааргүй шүү дээ одоо авраг юу гэх юм авраг загс юм. Камер руу хар. Авраг загс. Дэлгэц рүү хар. Яацсан. Усны үхэр байхгүй. Юу гэсэн үг юм?
Ой. Хоёр талч хоёр дом усны нөхөр байж би гэж хэлээ да тэгвэл. Ой, авраг загс шүү дээ. Авраг загсанд үр юм царайтай юм уу? Тий. авраг загсанд бариулж өгдөг хүний тооноос бүр 10 дахин их гэж штэ. Одоо юунд тэр усны нөхрөнд бариулж өгдөг хүний тоо чинь тийм амар амт юм байл ш. Бодсон чинь нэг гимгүү царайтай. Тэр нөгөө нэг Мадагаскар дээр нэг юм хөөхөн юм бомбор гүнж мүнжин байгаад байдаг үстэй. Усны нөхөр чинь. Тэр чинь алуурчин юм байна цаана. Тэр чинь арьсаа нөмөрсөн чон байсан байна. Манайх үзий яд бүгд. Биш усны өхрийг яг ингээд нөгөө нэг ийм зоопаркт те ингээд нэг үзчихлээсэн л да. Яг задгаа яг ингээд байгаль дээр нь бас үзэх бас л гоё юм л шүү дээ. Та үзсэн юм уу? Би үзсэн. Хаана? Би бүр Африкийн сафарид яг ингээд байгаль дээрээс нь 2900-ийн нэг нь болчаагүй нэг юм да тий. харин тэгтээ ингээд нэгэн зайнаас тэгтээ жоох нөлөө ойрцсон. Тэгсэн чи яг тэндээсээ ингээд нөгөө наан ингээд нөгөө нэг юм тижэл тавьж нэг өгөөш өгч уснаас нь гаргах гэдэг байхгүй. Тэгсэн чи ингээл хараал ингээл байгаа л бас л тэгэл ааш нь хөдлөл алдаг бахал л да тий. тэгдэг л баг. Би ч нэг амьдрал дээр л хоёр усны хүртээ сууж байгаа болохоос яг бодит дээр хараагүй учраас сэнглаар ярихад айгүй хэцүү байна. Би үхрийнхаа махыг усан чанаад идчихдэг болохоор усны үхрийн махыг жинлэг гэж боддог шүү дээ. За ангарган комент. Өнгөрсөн 7 хоногт их юм боллоо. Сүүлийн 9 хоног оройн хоол хийлээ. Уул нь 7 хоногт 3-аас 4 өдөрт л хоол хийдیں۔ За тэр ч яах вэ? Эхнэртэйгээ жаахан ойлголцдгүй тэгээд хэллээ. Ярилцъя гэд сайхан ярилцаад ойлголцлоо. Хосууд минь уурлаж биш ойлгож ярилцвал харилцаа чинь бас ухаалгаар сэрэгдэг шүү. За ажилдаа орё доо гинэ. Аха. Энэ хугацаанд бол эхнэр нь уурлаад хоол хийгээгүй юм биш үү? Тийм байна. 9 хоногийн хугацаанд. Гэтэ ангарах чинь тогоо шанахтаа ойрхон гэсэн угаасаа. Угаасаа 7 хоногийн 3-аас 4 өдөр нь юу хийдэг гэж байна? Хоол хийдэг гэж байна. Тэгэхээр чинь заяа ингэнэ. Чиний хэлсэн дээр ядамсан туяа. Юу тарин түүнийгээ хураана гэдэг дээ. Эцэстээ хүүхэд таны толь шүү гэсэн. Яг зөв тий. Юу тарин түүнийгээ. За энд бас хил устай боловсралтай байгаад яахав дээ. Анхан шатны бие зөв авч явах ухамсаргүй хүмүүс байсан байна гэсэн байна. Яг тийм. Тэгээ яг нөө суудлаасаа босоод харж байгаа. Одоо бид хэд чи уусан юм манай ишчаавас та нөгөө манай хүүл нөгөө би дүүнертэй зурлаж яхад нөгөө чи хамаг юм бол миний туслах хийж байгаа шүү дээ. Цаадсан том чинь юм чихээд ахгүй юу? Юу чихээд байгаа гэсэн чи нөгөө ундааны сав мав. Тэгээ тэр хоёр чин цирк үзэхдээ юу бодож чадсан бэл хөөсөн чихэр идэе гэсэр оцсаахгүй. Тэгж нөгөөд нь ийм урт гişмэштэй бахан цаасаагаан. Нөгөөдгөө л чихээд байна. Яг ч гэж хогоо авч гарыгээ тэгж яахгүй. Тэгээ би хүүхдүүдэд хуслаад эргээл нөгөө хүмүүсийн үлдээсэн газар руу харсан чин эзэн хоолны сав мав ундааны сав тэр чигээрээ үлдэж байгаа байхгүй. Энийг танаа хүүхдүүд яаж сурсан гэж чи бодож байна? Энийг зүгээр л үлгэрсэн баг. Би бол энэ тийм нөгөө хог мог янгуул ингээл кермалаал ингээл ингээл явж идэг байхгүй. Нэг хоёр алганд хонгон дээр нь мэдрүүлээд өгөхөд ойлгох шүү дээ. Гүй хүүхэд нэх одоо бол хүүхэд загинж зодох тусам улам гүжүүдэлдэг болсон. Хүүхд мах бод гүжүүлэхгүй болтно. Гүг гэхдээ тэр арга бол амар хэцүү юм билэ. Зөвхөн хүүхдэд ч хэцүү ш. Надад өөрт хэцүү юм чи. Би бас ингээд бангадах гэж үзэхгүй юу? Хоёр багагаа одоо хүүгүүд л усан чанга юм байлээ. Нэг ингээд хонгон дээр нэг улаалгаж жагаад асуусан юм би. За чи яагаад ингэснэ мэдэж гин өгсөн чинь шаал өөр юм хариултыг. Тэгэл би миний урам пал газраар нэг. Тэр одоо хонгийн улаалгасан ямар ч нэмэргүй байгаа. Харин гарц. Том үний тэгээд би өстө болсон шүү дээ. Том үний хүүхдийн талаарх бодож байгаа харж байгаа зүйлүүд бол ерөөхдөө их өөр байх тохиолдол элбэг шүү. Би одоо манай 930 явдаг байхад нэг өгүүлэг уншаад яг тэр надад бүр яг зүрхэнд ороод яг шууд эфирдээ штэ. Бүр нөгөөдгөө уншиж чадхаа байлаа. Бүр ихэр татуулаг үйлээд. Их хөөрхий. Тэгээд би хажуугийн хөтлөгчтэй за чи уншиж гээд үргэлжлүүлээд дуусгачих гэж шилжүүлж ижилээ. Яг тэр нэг өгүүлэгний яг утга санаа яг тийм байхгүй. Яг аав нь хүүхдээ ерөөхдөө яг буруу ойлгоод тэгээд шийтгэл өгснийхаа дараа ямар учиртай байсныг нь ойлгож байгаа. Яг буруу биш байсан юм байна гэдэг нөө. Тэрийг та нар уншижсэн үү? Гүү. Юу ш. Тэр олж ирээд нэг уншаач. Дахиад нэг олж ирээд уншаач. Зүгээр нэг санааг нэрдэг чи би уншмааргүй энэ тэрийг. Тэгж дахиж норн дуруу уусмааргүй. Ингэдэг байхгүй. За. Хүүхэд нэг өдөр нэг залуу ажилласаа орж ирээд амар ядарсан орж ирээд. Тэгээд шууд орон дээр очиод шууд ингээл хойшоо ингээл нэг орон дээр хөвтдөө штэ. Ингээл хөвцсөн чинь л
ороор нь дүүр ингээд хоол хасгадаг байхгүй. Хин орон дээр ингээ хоол тавьчваа. Тэгэд яг гэж үннийг эхлээ хэлсэн юм. Одоо бид нар ойлгочлаа шүү дээ. Ойлгоцсон уу? Ойлгочлаа шүү дээ. Гэл тэгэл нөгөө хүүгээ дуудаал чи яах гэж ингэсэн гээл тэгээд одоо зөвхөн нөгөө өөлээл те. Тэгээд тэгсний дараа нөгөө хүүхэд нь өөлээд ингээ нөгөө нэг нулимстайгаа ингээ ихтдүүлээ хэлж байгаа байхгүй. Би таныг ингээ орой ажилласаа тараад ядарч ирнэ гэдгийг чи мэдээд тэгээд би таныг бас үлсэж байгаа ах гэж бодоод тэгээд би хоол хийгээд хоолтой байвал сайн байна да гэд данч би яаж хоол хийхийг мэдэхгүй тэгээд би ганцхан ус бослогож мэднэ. Ус бослогож л мэднэ. Тэгээд ингээ хайсан чинь нэг бэлэн хоол байсан. Тэгээд тэр би ус бослуулгаад бэлэн хоолыг ингээд тавьсан чи та ажилласаа ирэхгүй байсан. Тэгээд таны ирэхээ чи ингээд уг нь халуун хоол идвэл миний авд хэрэгтэй болоо да гэж бодоод халууныг нь хадгалах гад би хүнжил дотор халуун байна гэж бодоод хүнжил доороо нөгөө бэлэн хоолоо ингээд хийцэн байсан. Тэгсэн тэгээд аав норж нөгөөдхөн дээр нь хөвтөд асгараад тэгээ юм болсон байгаа. Үндсэн санаа нь бол юм. Тийм ээ. Яг таны эхний хэсгээ шипигээ эхлээд хэлдэг л буруу. Тийм. Гэхдээ нэг тэр бол одоо миний ой танаас ерөөсө гардгүй юм. Тийм учраас би бол ерөөхдөө яг ямар учиртай яасан гэж юу ярих тийм хандлагатай нэлээд хүчтэй хандлага ер нь баг тэр үгүлгээс ер нь авсан баха. Наа чи бас чухал юм байна. Тийм чухал. Ер нь бол тийм. Одоо яг хүүхдүүд загнах тусам, зодох тусам, улам зөрүүдэлдэг. Улам ингээд мэдээд байгаа юм шиг хэрнээ заавал нь зөрүүдээр нь хийх гээд ч гэдэм юм иймэрхүү хандлага гаргадаг. Харин зүгээр ярилцах тусам хүүхдүүдтэй биднэрт ингээд маргаах асуудал ч гэсэндээ айл болох баг гарч ирд юм бэлээ. Тэгэхээр айл болох хүүхдтэйгээ ярилцчих таах хэрэгтэй. Би бол тэгж бодоод байгаа. Одооны хүүхдүүд ч биш л баг л дөө. Бүх хүүхдүүд л тийм байсан баг. Бүх цаг үед. Мань идэд нөгөө нэг ингээд хин л зодуулаад байхыг хүсэх үү? Тий, хин ч одоо тэгж хүсэхгүй шүү дээ. Одоо би бол одоо мань ид бол зодуулахаас өөр сурганы арга байхгүй гэд итгэцэн ээж аавыг үтгссэн юм чинь. Тийм кино байдаг шүү гэж өөр юм. Тийм кинод гэх юм. Би нөгөө өгүүлэг уншижсэн байхгүй. Би яасан уншижсэн. Тийм байна. Тин чи тийм кино байдаг гинэ. За яалтчгүй л ингээл бид нар уул нөгөө нэг ажлын өдөр эхэлж байгаа. За ажил руугаа ирч хүчтэй орохын тулд өчигдрээс сайн сах яах вэ хөдөө баярлаа өчигдөр минь гэж одоо өчигдрийн талаарх ер нь өдрийн талаарх анзаарахтай бай гэдэг талаасаа бас ярьж байна. За тэгээд бас яг нөгөө нэг хүүхдийн талаар сэдв ороод ирэнгүүд яалтчгүй маах нэг хүүхдийн нэвтрүүлэг шиг хүүхдээ яриад унжаа юм л да. Гэтэ ерөнхийдөө бол бид нар хэний төлөө ажиллаж байгаа юм, хэний төлөө ажилт явж байгаа юм. Тэ гэдэг утгаараа бас үр хүүхдийнхаа л төлөө бас ингээл мэдээж улс орны төлөө янз янз юм байгаа л да. Гэтэ бас нэлээдгүй хэсэг нь үр хүүхдийн. Хоёр нь бит хоёр бол ингээд хүүхдүүдтэй холбоотой дурсамжаа өчигдрийнхөө юм хуваалцлаа. Нэг нь өөрөө хүүхэд байж ингэж тэ ээж аавынхаа өгсөн юмыг эзснээ л ярьлаа л да тэ. Тийм. Тэгэхээр яхаараа гол холбогдлоо штэ. Тэгэнгүүт эсрэгцэн би яг зүйл яриа л да. Одоо эн чин манайх одоо дээдлийн хууч нар бол бэлтааж гэдэг лөө. Нэг дээд хэсгийг чин. Бэлтааж гэдэг илүү дээд хэсгийн дээвэр юу? Яа нөгөө нэг бэлтааж тийм. Тийм, бэлтаажны хэсгийн 2 дугаар игнэнд нь сууж байгаа байхгүй юу? Тэгээд тэгэнгүүт урдталт нь ийм том шил байна. Мэдээж нөгөө хүүхэд унахаас ингээд сэргийлээд хамгаалт хийгээд хүн унахаас сэргийл хамгаалт хийсэн байна. Тэгсэн тэнд чин хүн явхад бас тийм амар төвхтэй урдтал нь харагдахгүй юм бас байхгүй юу? Гэтэл нэг дөрөвтэй юу гэмээр нэг охин тэрнгээр нэг наашаа цаашаа явах гэж ингээд тонгоогоод баг мүлгэх нь холбоо. Хөөхөдөө жижиг юм байж жоо. Нэг хүмүүсийн урд бүхэж яваа тий. Бүхэж явдаг нь бусдад саад болохгүй байхыг хэлж байгаа байхгүй. Үнэхээр асуудал томчуудтай байна. Сонсогч холбогдсон гэсэн үү? Найруулагч маань. Байна уу? Байна уу өглөөний минь. Өглөөний минь найко сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Сайхан амарсаа. Манай хоёр нэлээд сайхан амарсан байна. Нам авлаа. Харин тийм үү сэтвээсээ хайлаад бүр өөр юм яриад юу ч хэлж байгаа л гэж байна. Гүү харин тийм. Ходоод хөнгөн хүн чинь сайхан модтой юм биш үү бүр. За манай ноёко баярлалаа өчигдөр минь. Харин тийм. Нөгөө эртээр 5 өдөр эцэдийн болон болсон шүү дээ. Тэгсэн. Тэгээ тэрэн дээр яг би нэг хүслээ би эцсэн шүү дээ. Юу лээ. Нөхөртөө хамт дэйт хиймээр байна гэдэг. Тэгсэн. Тийм тэгээд тэр нь бүр ямар гоё өргөлдлээд 2 өдөр бүр бүтэн дэйт хийсэн. Яа, даварсан юм бэ. Яа, ямар гоё бэ. Эцэд чи биелсэн байна да. Буцаад яг 17 жилийн дараа яг нэг анх үерхэж байгаа юм шигээр бүр амар гоё догдолж дэйт хийсэн чинь бас сонирхолтой гоё л байла. Яста за юу хийе. Яста гоё. Анхнаас гээд хөтөлж чаддаг уу?
Тэгээд тэрэндээ айгүй гоё баярлалаа гэж хэлчихсэн. Тэгээ ер нь бол өчтөр болгоно л дандаа гоё байдаг. Мэдээж гоё гэдг нь заавал зөвхөн инээд биш тий. Бид нарын ямар нэгэн байдлаар ойлгож юу ч тохиолдсон бай. Энэ маань өнөөдрийг бүтээж байгаа бидний одоо хүн болгож байгаа л тэр нэг процесс учраас тэр болгондоо баярлаж явах хэрэгтэй л гэж би бол боддог шүү дээ. Тийм дандаа баярлах биш. Ойлгох юм байна уу, зовх юм байна уу, юм болгон өнөөдрийг бүтээдэг учраас илүү сайжирсан хувилбарыг өнөөдөр өгдөг гэж ойлгох гэж байна. Яг тийм. Ханин Улаанбаатарын өглөөг сонсож байгаа юу? Сонсдог уу? Хаяал бах та одоо. Хаяал бах та. Тэгэхгүй нэг бити сонсоосаач гэж боддог баг. Минийх харамлаад өгдөг. Мэдээлэл алдагдав тий. Саягийн хэлжсэнээр яалтчгүй хүүхдүүд бид нар бол угаасаа бид нар өөрсдөө яг солино гэдэг учраас зүгээр хэлж загнах биш. Яг бид нар үйлдэлээр бүх юм үзүүлж байгаа. Тэгээд одоо ингээд нөгөө томчуудтай ажиллахад Тэр Nike-гийн коммент байсан тэр дээр. Хүүхдүүд ганцхан биш шүү. Бидний тарих шүүмжилж байгаа зүйлийг хүлээж авдаггүй маа. Хамгаалах механизм явдаг учраас эсэргүүцдэг гинэ. Харин тийм. Тийм учраас шүүмжилж биш одоо ингэж үлгэрэлж харуулвал арай хүнд одоо сурахад дэмтэл юм байна л да. Тэр нэг ойлгомжтой хүнд ойлгохоор нэг яг дахиад юм шиг байна. Хүүхдүүдийг загнаж болохгүй. Би бол тоглоомоор тоглолцдог гинэ. Гүгөө. Нокогийнхоо хүүхдүүд ганцхан биш шүү. Бидний тарих шүүмжилж байгаа зүйлийг хүлээж авдаггүй юм аа. Хамгаалах механизм ажиллаад байдаг учраас эсэргүүцдэг гинэ. Харин тийм. Энийг ойлгочих хэрэгтэй тий. Тийм, яг үнэ шүү. Үнэхээр л тэр хүүхдэд ойлгуулмаар байгаа юм бол тий. Тийм. Зүгээр л үлгэрлээл харуулчих хэрэгтэй. Тэг үлгэр ярьчих юм уу? Энэ бол ерөөсөө яг тийм нэг жишээ байгаа боловч ер нь бас нийтээрээ ажиглагддаг зүйл байгаа л да. Нөгөө миний хүүхэд дэлхий, хүний хүүхэд мэлхий гэдэг хандлагаар ямар нэгэн байдлаар зөв бурууг нь гэж тунгааж хараагүй ээжиж миний хүүхдийн л зөв гэж улаан цай мөмөрдгөөсөө болоод хүүхдийнхээ зан гівдэх иймэрхүү асуудлууд маш их байдаг. Тэгэхээр эцэг их бид наад зах нь хүүхдийг соёлтой юм үздэг, олон нийтийн газар бие зөв авч явдаг. Ямар нэгэн ингээд бүр мэдлэг боловсрал биш юмаа гэхэд эхлээд наад зах нь бие зөв авч явдаг болгоход эцэгхийн оролцоо бол маш чухал аа. Чи 94 шаардлага тавьсан уу? Шаардлага тавьсан гэж хэлсэн шүү дээ. Тэглөө. Би шаардлага тавиад би бүр байсан. Үгүй би тэгэж яг эфир олгоор хэлэхгүйсэн. Эрхэм үйлчлүүлэгч та гэдэг. Наад хөлөө татнуу гэдэг. Энэ бол соёлтой үйлчлүүлэх нийгэм байгаа шүү. гэж юм гээ те. Өөрийгөө хамгаалах механизм яваад байсан гэсэн үг байхгүй юу? Тий, томчууд бас аюул жоох нэг юм хүний нэг юм жоох мэдрэмжтэй хэдүүлээ байд сурцгаая. Баасан гарагт бас яг үзүр үзчихсэн чинь тоглолтоос хоцорж ирж байгаа хүмүүс харахууд утасныхаа гэрлийг асаагаад цэх одоо нөгөө 4 настай охин нэг жоох ингээд яваадсэн шүү дээ хүмүүсийн урд саад болчихгүйгээд тэгэхэд зүгээр юу ч болоо юм шиг тэрүүгээр нэг ингээд сайхан ингээд нөгөө ой төрцөн ингээд гарч идэ асууж байгаа юм шиг тийм юм даа нилээ хэд удаа үзүр үзнэ гэдгээ мэдчихэл байгаа бол арай тэр дундаа нэг зүйлийг хэлье заяа хүүсийн хувьд бүгд эрэхтэй шүү дээ би эмэгтэй гэж хэлэх юм болов айгүйх найдажлаа сая ирчүүд хөрхий. Энэ ингэдэг болчвол яа дээ. Драмын театр ингээд төрүүлж ирсэн гол руугаа суугаад. Тогтворч ирсэн цах руугаа суугаад явлаа. Наач бас зүгээр аргагүй. Гоё санаа шүү. Тэгээ бүр ингээд гарууд ингээд бүр үүд мүдрүүгээ яваад ингээд хоцорснууд. Ингээд тайзан дээр бас нэг хоёр талаар нэг хэдэн игнээ санал тавиа тий. Бүр иртээ. Бүр тайзан дээр. Хажуунаас нэг. Баг доктор нь ороод уу. Тий жүжигийн нэг хэсэг болоод. Гэхдээ тэгэх юм бол нэрээ уг нь нүүрэн талын игнэнд суухал юм байна. За ингээд Улаанбаатарын өглөөгийн баярлалаа өчигдөр минь болон өндөрлж байгаа байхгүй юу? За баярлалаа өчигдөр минь. Чи өчигдрийн талаар ярьсан чинь юу баярлалаа биш жоохон. Тий. Би баярлсан шүү дээ. Би өөртөө баярлсан гэж хэлсэн шүү дээ. Юу? Хүүхдүүдээ би ямар ч гэсэн зүв байлгаж байгаа юм. Тэгээ би бас нэг зүйл баярлснаа ингээд төгсгөлд нь дуусгах гэдэг байгаа байхгүй юу? Хоёр их ерөөсөө өчигдрийн үсэг цанхнаас ч бол миний харь ойрхон байгаа учраас би яриад байгаа байхгүй юу? Энэ бүр үггүй болчихоо. Үглэс цанхнаас ч гинэ. Юу яаж байгаа вэ гэхээр өчигдөр бас надад нэг талархууштай зүйл нь юу байсан гэхээр том хүний үзүр хүн ер нь ямарваа нэгэн үзүр үзэхдээ алга ташхтай амар харан байдаг томчууд. Гэл нэг
нэг ингэсэн Нэг болоод дуртай. ч гэдэм үү те дуртай дургу нэг юм байдаг аахгүй. Цирк юунд өөр байдаг вэ гэхэлэр хүүхдүүд чин сэтгэлээсээ алга ташдаг. Чин сэтгэлээсээ баярлдаг, уйлдаг, инээдэг, чин сэтгэлээсээ тэнд юмыг биширч үздэг байхгүй. Томчууд бол за яах вэ юм байж лээ гэдэг янзаар хардаг. Амар шуугинтай байгааз. Тий. Тэгээд тэнгүүт тэнд чин сэтгэлийн бүр ингээд тайз дүүрэн, цирк дүүрэн, алга ташилт инээдэн дунд би бүр ингээд ямар гоё юм бэ гэдэг мэдрэмж авч байгаа. Гэтэл манай 12 настай хүүхэд чинь бас ингээд ил цагаан байдгүй ч гэсэндээ ингээд нөгөө нэг алиалагч нь юм асууж байгаа байхгүй. За ингээд тоглолт таалагдж гэнэ үү гэдэг ингэсэн манай хүүхэд таалагдж гэн гэж бүр ингээд чангаараа орлол. Тэгээд тэгэхэд тэр мэдрэмжийг Алиалагч гарч ирэхээр бүр амар хэлж байна. Тийм, тэр мэдрэмжийг Алиалагч байсан уу? байсан. Тэр мэдрэмжийг нь харахад юу бодогдсон бэ гэхээр хүүхэд бол дэлгээ тавьчихсан цаас шиг. Тэр цаасан дээр юу зурж, юу тарих нь эцэг их бидний үүрэг. Хүүхэд бол бүх юм бол бидэнд ингээл дэлгээд өгдөг. Таныг гоё юм хийх юм бол маш чангаар алга ташдаг. Муухай юм хийсэн ч гэсэндээ маш чангаар ард чинь ингээд хамгийн номер 1 шүмжлэгч чинь хүүхэд чинь байдаг шүү гэдгийг хамгийн түрүүнд харсан. Тарататаратата гэдэг аян явсан уу? Тарататаратата. Намаа баг байхад л цирк дээр энэ аян явдаг гэсэхгүй яг. Үгүй тэр чинь Ай маяг жилсэн байдаг. Бодом дээр. тэр чинь болохоор Үлээр хөгжим сонсоод. Тийм үү. Барапапарапапа. тэр чинь зөвхөн Монгол цирк дээр явдаг шүү. Тийм үү. Тийм зөвхөн Монгол цирк дээр А явдаг. манай өөрсдийн тийм аяа юм аа. гэсэн багтаа гараа. Дэлхийн цирк чинь болохоор нөгөө нэг олон үндэсний олон улсын цирк явж байгаа учраас тийм ая ерөнхий ая бол байхгүй гэсэн. За. Одоо булан шилжих гэж яах хэлээ залуучаа да. Зүрхээр давлгаална. Зүрхээр давлгаалаад Зүрхээ асаана. Зүрхээ асаагаад эхэлсэн байна. Зүрхээ гаргаад зүсэж хугаана. Зүрхээ гаргаад зүсэж хуваагаад эхэлсэн байна. Одоо хамтдаа 10 секунд зүрхээ гаргаад ирцгээе. Зүрхээ асаацгаая, За, зүрхээ зүрхээ давлгаацгаая. За энэ бол реакшн хэсэг бий. Энэ бүтэн 10 секунд шүү өөй. Та нар ингээд нэг худлаа нэг 6 7 8 секунд явчихваа. Яг 10 секунд дараа шүү. Нэг Яг 10 гэ. пам. Би бүр 13 4 секунд дараад байгаа шүү. За ингээд 10 секунд зүрхээ дарсан бүх сонсогчдод баярлалаа. Улаанбаатарын өглөөгийн баярлалаа. Өчигдөр минь болон энд хүрээд өндөрлөж байна. Түн удахгүй дараагийн болонгаараа эргээд уулзцгаая. Ингээд өчигдрийн бүхэндээ талархаад Өнөөдрийг илүү сайхан болгоцгаая. баярлалаа. Өчигдөр минь For sunshine, thank you for rain, thank you for joy, thank you for pain. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. чимээгүйхэн зогсож, чигч шулуун харж, юугч алдахгүй гэж тангаргалсан хүмүүс бий. Тэд урагш давшдаггүй, хойш ухалдаггүй. Ихтэй тэд хамгаалдаг. Их орноо үнэт зүйлсээ ирээдүйг. Таач бас тэдний нэг. Та бол харуул занг. Гэр бүлийн радио 104.5 болон 84.5 долгионоор та манай Улаанбаатарын өглөө нэвтрүүлгийг сонсохоос гадна мөн Facebook-ийн Гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook пэйж дээр манай лайв стрим цацагдж байгаа. За тэгээд түргээр сонсож байгаа та бүхэндээ маш баярлалаа. Студийн 1-р студиэс хөтлөгч Эрка, хөтлөгч Заяа, хөтлөгч Боги, найруулагч Мизугийн хамт та биднэртэй хамт байна. Өнөөдөр өчигдрөөс илүү сайхан болгоё гэсэн үрэн дор бид нар одоо 2 дахь одоо даваа гарагийн 2 дахь болон эхлүүлж байна. Тэгээд одоо маань сонсогчд маань бол сонсоод ойлгосон баг. Энэ бол харуул занг хэмээх нэртэй. Бидний хамгаалах ёстой, тэмцэх ёстой. Тэ ийм зүйлүүдийн талаар нэг нэгээр нь сугалж гаргаж ирж байгаа сайхан ярилцдаг ийм зүйл байгаа. 7 хоногийн ажлын эхний 7 хоног эхлээд явж байна. Дөнгөж эхэлж байна. Тэ яг энэ үед бас бид нар яг одоо яг ямар зүйлийн талаар бид нарыг харуул занг байх ёстой юм бэ гэдэг талаар хэдүүл ярилцъя. За харуул зангээ ярингууд та хоёрт хамгийн түрүүнд юу бодогдож байна? Тухайлсан Харуул занг гэхээр үү? Тэ нэг хүмүүс л бодож байгаа ш нэг хүмүүстэй үү? Тэ нөгөө харуул занг гэдэг хийдэг хүмүүс. Надаа нэг юм бор даун дээлтэй. Монгол гуталтай.
нэг юм шомбон юм бентон буу ярьсан. ийм нэг юм Малгайтай. малгайтай нэг тийм үний дүр төрх орж ирээд байгаа. Тэр хүн чинь ямар хүүстэй? Ир штэ, ир хүүстэй штэ. Эргэдэж штэ. Эрэгтэй. Бид хэд заахан хамгаалах ёстой зүйлс гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгвэл өнөөдрийн сэдв болохоор мөнхийн харуул гэсэн сэдвийг оруулж ирж байгаа. Мөнхийн харуулаа. Мөнхийн харуул. Тий, ямар. Үхэдгүй гэсэн үг. Өгдөггүй. Үхэдгүй мөнхийн кашэнүүд юм те. Өгдөггүй гэдэг шиг. Үхэдгүй аа гэсэн чинь Мөнхийн харуул гэхээр одоо юуны талаар ярих гэж байгаа бол ямар амар юм бэ наа чи. Тэрсээ айц үстэр авчлаа шүү. чи хөдөөс хүрээд байна. Тий. Тэгсэр нэр хүнийг яац Тий, эр хүн гэдэг ханаад юм чинь. Тий. Тэгсэр Ямар хүстэй вэ гэсний мөнхийн гिचж байгаа. Ямар юм бэ наа чи. Та хоёр надтай их үзсэн. Кашэ юм аа ши. Кашэ юм. Юу гэж бодож байна? юу гэж бодож байна вэ? Харин юу гэж бодож байна? Юуны талаар ярина гэж бодож байна? Юуны талаараа? Мөнхийн үхэдгүй гэдэг юм тий. Үхэдгүй гэдэг. Өгдөггүй гэдэг өөртөө л хэлсэн шүү. Тийм үү. Тий. Битээ хэлсэн. Тий, хоёр өөртөө л гэж хэлсэн шүү дээ. Ингээл хоёлоо төөрөө явчихсан. Ямар азар шүүр яриаггүй. Мөнхийн гэсэн тий. Тий. Мөнхийн гэсэн. Мөнхийн юу гэлээ чи чинь нэр нь? Мөнхийн харуул. Мөнхийн харуул. Юм залгам чалаа. Хүн өгсөн ч гэсэн дараагийнхаа ингээд юм өвлүүлээд явна штэ. Мөнх гэд Миний хөө энийг хамгаалж яваарай. одоо мөнх байх нэг юм ингээ хамгаалаад байгаа юм болоо эсвэл? За Эсвэл мөнх хоёрыг байх юм ингэж хамгаалаад зоогоод байгаа яг болоо? мөнхийн харуул гэд би өнөөдөр ирчүүдийн талаар ярихыг хүссэн. Угасаа харуул гэдэг юу үү? юм? Мөнхийн харуул. Мөнхийн гэдэг. Мөнхийн харуул гэдэг нь за бид хэд харуул занг гэл ингээд бодонгууд нөгөө цэрэг дайн те юу эдийн хамгаалж байгаа хүн цэрэгт явсан хүн сая одоо цэргийн баяр боллоо шүү дээ. Цэргийн баярлах чи цэрэгт явсан яваагүй юу гэж асууж байна. Тэр чинь эмгтэй жилдэг байлаа. Тэгэнгүүт энд юу болдог вэ Ирчүүд гэхээр эднэр өрхий. цэрэгт явсан яваагүй ирчүүд маань нэг л зүйлийг хамгаалдаг шүү дээ. Юу? Хамгаалсаар л гэдэг. Харин юу хамгаалдаг юм? Та хоёр юм хамгаалт хоёр төр нь хамгаалдаг юм байна уу? Гүй нэг өдрийнхөө хоолыг л Хамгаалнаа. Хамгаалнаа, бас тэрийг бас нэг. хамгаална. болоод байгаа болтой байдیں۔ Худлаа. Би ч нэг хоёулах нь өссөн болохоор нэг тийм хамгаалах шаардлага үүсэж байгаа шүү өдрийнхөө хоолыг. Тийм үү. Огийнх бол өстой амар хамгаалдаг гэсэн шүү. Тэгж байгаа хөө олоолаа амжилтсан. Юу? Хамгаалж байгаа юм байгаа мó? Байлгүй яах вэ? Бага. Тий. Амар их юм байна шүү дээ. Харин тий арай л Арилаас их ярих юм. юм. Үгүй харин тийм энэ олон зүйлийг хамгаалж байгаа эр хүний талаар ярих гэдэг гэсэн үг байхгүй юу? Биднийхэн тухай ярих гэдэг юм. Тийм, цэрэгт явсан, яваагүй, Юу гэлээ? Мөнхийн харуул. цэрэгт мөнхийн явсан, харуулны эрэгтэй хүн яваагүй, юм уу? цэргийн амьдралын талаар байна. мэдсэн мэдээгүй. Дандаа л ирчүүд байдаг гэсэн үг юм уу? Ер нь бол ирчүүд бол байнгын мөнхийн харуулт л байж За байгаа. гоё. За ярьцгаа. За ирчүүдийн хадлаа ярив. Ирчүүдийн талаар ярих гэж байна. Ирчүүдийн талаар за яг хоо энэ мөнхийн харуул гэд ингээд өгж байгаа боловчиг ингээд нөгөө нэг байр суурь булаацлах гэсэн тиймэрхүү асуудал маш их байдаг штэ. Тэгэхээр чин энэ тэр асуудлыг түр хоош тавиад гэсэн үг. Өнөөдөр яах вэ? Ганц удаа Болтугай, тэ ирчүүдийнхэн бас ингээд юу хамгаалж байгаа зүйлүүд нь үнэхээр хамгаалагдаж байгаа шүү гэдэг мэдрэмжийг өгөх гээд байгаа Одоо байхгүй юу? ийм орж иж ин заяа. За. Монгол эр хүн гэдэг нэг ийм одоо тээш биш үү? За. Энэ тээшийг одоо бүгдийг яг Монгол эр хүн гэдэг энэ тээшээр нь хадгалах нь одоо маань эдийн үүрэг байгаа тоххой юу? За. Тэр нь бол тэгээд энийгээ бид нар бас нэг тийм ухаарад байгаа мó гэхээр бас гүйч үйж магадгүй шүү. Олонхтой. Олон удаадаа бид нар энийг яг ухаарахгүй зүгээр л бие хүн гэдгээр ингээ байгаад тах шиг байгаа. Яг ийм Монгол эр хүн гэдэг ийм тээш нь байгаад энийгээ хадгална гэвэл хүн бас нилээн жимби шүү гэж бодогдож байна. Одоо мөн одоо тээж байгаа ямиг үргэлжлүүлж байгаа гэдэг агуулгагүй байж болох юм шиг санагдаж байна л да. Эр хүн гэхээр Монгол хүн гэхээр Та эдэг эрхүүн лимчин ингэх ёстой шүү дээ. Эрхүүн лимчин та нар ингээл гэр бүлээ хамгаалах ёстой шүү дээ. Эрхүүн лимчин одоо дайн болох юм бол та нар хамгийн түрүүнд явах ёстой шүү дээ ч гэдэг юм уу. Эрхүүн гэхээр арай илүү хүндийн жинтэй ачаа ирдэг юм шиг санагддаггүй. Би нөгөө өөрөө эрхүүн байж үзээгүй учраас. Үгүй шүү. Ийм ачаа эрхүүнд амар гоё юм бэл. Надад бол тийм байсан. Нөгөө эрх гэрийн тэргүүн гэр бүлээ халгамжлах ёстой, хамгаалах ёстой гэдэг энэ мэдрэмж нь өөрөө маш том ачаа л да. Ингээ бодохоор сонсохоор. Гэтэ энэ нь өөрөө надад бол амар гоё санагдаад байгаа шүү дээ. Нэг юм хийх ажилтай байгаа байхгүй нэг юм. Тэгэхээр энэ нь өөрөө гоё юм билээ. Ачаа нь хүнд байхдаа их гоё юм шиг санагдсан ш надад. Би бас жоохон романтикл чийж магадгүй л дээ. Гэтэ ер нь бол надад бол тэгсэн. Манай ирчүүдэд одоо ямар үед юм байгаа бөө мэд. 1146 104 5 руу
бас залгаад ороод ирвэл эрэгтэй хүн ороод ирвэл бас сони юм байна. Ер нь та яг өөрийгөө харуул зангийн хувьд юу гэж ойлгож байгаа вэ, мэдэрч байгаа вэ те? Харуул зангийн хувьд ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ? Зөвхөн ирчүүд ч бас биш. Эмэгтэй хүн орж иж бас болох юм байна. Эмэгтэй хүн залгаж орж ирээд 16 тий. Яагаад гэвэл миний одоо хайн эсвэл миний аав одоо манай эрэгтэй дүү, манай эрэгтэй ах ч гэдэг юм уу те. Нэг ийм харуул занг бол ийм юм аа гэдэг те, нэг юм гоё. Эрэгтэй нэг Цагаа тулахад бүхий л зүйлийг хамгаалдаг байх та. Айлын хүүхдийг ч хамгаалж байгаа харагддаг. Амар амгалан тайван байхад чухал ач холбогдолтой юм болов гэж яна эр хүн. За тэгээ эр хүн болвол гэр бүлээ хамгаалдаг эр хүн. Миний хань бол мундаг шүү гэд Даваас Зүрэн баяр маань бичсэн байна. За тэгэхээр ингэхээр яг л бүр голд нь ороод ярмаар байдаг байхгүй юу гэд нотлоо бичиж орж ирж байна. За жоохон хөвгөлтэй болгоод алинк өөрийгөө л хамгаалж байгаа үстэй гэсэн байна. Ааха. Энэ мэтчлэн цаашлаад ярих юм бол мөнхийн харуул бол төрийн хамгаалтанд зогсож байгаа цэрэг ирчүүд жич тэг 32 дугаар ангийн цэрэг ирсэ гэд аялал оюун агч маань бичсэн байна. Гэр бүлийн хамгийн түрүүнд ирчүүд маань хамгаалдаг шүү гэсэн байна. Хийх ажил гэхээсээ илүү үнэт зүйлтэй болохоро илүү амттай гоё санагдаж байгаа юм аа. Үн цэнтэйгээ мэдэрч байгаа учраас тэр илүү гоё санагдаж байгаа шүү гэж. Тэр үнэн шүү. Яг энэ юм байна. Би түрүүн яг тийм ажил энэ төр гэж гачи үг хэрэгсэн байна. Үн цэнтэй учраас юм байна. Тийм байна. Та яг ороогүй л яваад байна уу? Юу? Харин эсвэл бүр ингээд мэдрээл яваад байгаа мод томаараа. Лажаал гэж. Айгүй олон юм байгаа учраас тэгэл ажиглал юу аль руу н орох вэ гэж яг уу ийхүү гэд. Тийм. Яг эр хүн гэхэр миний хувьд яг хитрхи ерхий юм л да. Одоо ерөөсөө баг энэ дэлхийн юмыг хоёр хуваагддаг бол эр юм гэж хоёр хувааж болно. Гэх юм бол энэ дэлхийн бүх зүйлийн 50% зэрэгцэх юм яриад байгаа байхгүй бид нар. Тэгэхээр тэр дотор зүгээр яаж илүү бид нар яг тодорхой яг гоё наривчлах юм байх уу гэд бодохоор зэрэг сая манай Эркал яриад байна л да. Ингээ дуртай гэдэг штэ. Ачаа бүрэх дуртай гэдэг. Тэгэнгүүт яг эсэргээрээ нэг жоохон гунтцсан байгаа ч юм уу те нэг ирчүүд бас байгаа штэ. Амьдрал нухлагдаад те. Яг тэр нөхдүүд ингээ бодохоор зэрэг би бас бурууч төсөөлж ийж мэдэрч ийж магадгүй. Яг эрэгтэй хүн ачаанд ингээд баярлаад тэр байх тусмаа илүү их одоо өнгө оронд гэдэг шиг ч юм уу те булчин суун гэдэг шиг ч юм уу ачаа авах тусмаа тэгдэг штэ. Одоо фитнесээр ярих юм бол тэр шиг магадгүй бид нар зарим ирчүүдийн үүрэх ёстой тэр ачааг нь үүрүүлэхгүй байснаас болоод тэдэн маань булчингүй болоод амьдралд гутраад гуниад тэгээд бас тийм юм болт юм болов уу гэж нэг юм бас бодох юм. Би бол тийм зарим нэг эмгтэй хүмүүс бол эмгтэйчүүдэл жоохон ятгах гад байна л да. Ирчүүдийг нэг жоохон та мэддэг байж болно. Чаддаг байж болно. Тэ? Тэглээгээд та эр хүнийг үгүйсгэж хинч биш байлгаж тэгж урдуур нь орж хамаг юм хийлгээд яг нэг бити хийцгүүрүүлээрэ гэж хэлэх гээд байхгүй юу? Тэгэхээр эрэгтэй хүн бол яг хийцгүүрэхээрээ зэрэгэл хэн байхаа яг алдаад эхэлдэг юм шиг л санагдаад байгаа. Тэгээ эмэгтэй хүн тэр хэмжээгээрээ одоо ингээл юмыг ингээл ягаад ах тусмал нөө эрэгтэй хүнийгаа бүр ингээд хоосон орон зайлаа айдсаар гал тэгэл одоо хүндлэл нь багаар алдагдаал тэ тэгэл ерөөхдөө үг хэлэн ч юм уу хандж байгаа хандлага ч юм уу яг гэрээ эзэн хань нөхөр маань гэж хандхаас илүү те. Тэгэхээр олон уур уцаар янз янзын зүйлүүд бас яг тэр зүйлтэй бас уяатай юм шиг байна. Тэгэхээр яг сая Эркагийн хэлдэг зүйлээс ингээ бодоод үзэхээр зэрэг бид нар бол ер нь ирчүүд бид нар бол яг нэрнгээсээ ингээ бодохоор зэрэг хүнд юм үргэжижил өнгө ордог юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр амьдралын үүрэх ёстой юмныг нь үүрүүлэхгүй бити урдуур ороо даа гэж хэлэх байгаа. Тийм, наа чи яг зөв. Ер нь бол яг баярлалаа. Зүг тэ таваад байна тэ. За чи ястаг баярлалаа багшаа. Facebook дээр тийм бичлэгүүд яваад байдаг штэ. Одоо өөрөө бараг 40 битаа өргөөл гэр мэрээ ингээд ширээ мэрээгээ өргөж байгаа бол юм хамаа цэвэрлжэл хонх дуграал нөхөр нь ороод ирэнгүүт юу ч чадхаа болчдөг. Харин тий. Тэг би өөрөө тийм байсан байхгүй юу? Өөрөө ингээд 40 битаа өргөөл өөрөө юмаа хийгээл өөрөө урдуур нь ороод тэрийгээ юу гэж боддог байсан бэхлээр энэ хүндээ би нөхөртөө санаа ингээд зовоохгүйхэн шиг амар амгалан байлгаж байна гэж бодож ирсэн нь миний хувьд эндүрүүлсэн байхгүй юу? Ястаа эндүржсэн. Эндүрчсэн гэсэн. Тэгээд Манай чинь тэрийг өргөхдөө баг онгороод тий. Онгорох хэрэгтэй. Тэрийг нь би шилжүүлээд өгөхлөөр эрх хүн чинь бол
тэрнээсээ илүү их хүч улам их гараад байхгүй. Яаж ийм их хүч гардыг гимээр. Би нэг хоёрт нэг онгорчих. Манай эхнэр нэг хүмүүсийн дунд яриад сууж байгааг нь би надад яг зориулж яриаггүй байсан байхгүй юу. Тэр найзуудаа зориулж ярьж байгааг нь би сонсчихгүй юу гайгаар. Гайгаар ч явах гоёор. Тэгээд айгүй юм гоё огшчээж үлээ. Тэгсэн чи юу гэсэн гэхээр найзуудтайгаа ярьж байхдаа ингэсэн. Ингээд нөгөө нэг нөхрүүдийн тухайл ярьж яасан юм шиг байгаа. Гэхдээ би яг юу ярьсан нь бол нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай хүн тэгсэн байхгүй нөгөө. Ер нь ингээд хантайгаа ахта би ингээд баг тархиа унтраачдаг шүү дээ. Айгүй амар. Ингээд ярьдаг байхгүй. Тэгсэн чинь би ингээд нэг тийм жоохон онгорж монгороод бас тэнэгт ингээд нэг юм нэг гоё юм хүүхэд жиг юм зан гардыг бил хүнээс чинь ингээд хүн тархиа унтраагаад ингээд те нэг сүртэй юм бодохгүй те ингээд амьдралын ухаан мухаан сийлээд байх шаардлага үүсэхгүй те надтай байхдаа ингээд тухтай байдаг гэдэг юм мэдрэмж нь өөрөө ингээд нэг юм гоё мэдрэмж өгд юм билүү хүнд. Тэгэхээр харин яг тэр байгаа байхгүй. Нэг юм үн цэн нэг юм үүрэг ойлоо ойлгож байгаа эсвэл мэдрэхээрээ л эрэхтэй хүн чухал шүү гэдэг зүйлийг мэдрүүлэх нь бас их чухал юм шиг. Манай том ууч нөгөө ээж амтай байхгүй юу? Аль болох ээжтэйгээ ингээл ингэдэг. Сүүлийн үед аав руу голоод байгаа юм. Тэгээд тэгсэн аав нь сая нөгөө хөдөө томилтоор ингээд явцсан байгаа байхгүй юу? Тэг ингээд аав над руу нэг өдрөөсөө өдөржингөө юм бичгүй өглөөл нэг бичээд яахгүй байсан. Чи ч яагаад над руу юм бичихгүй байгаа гэсэн чи хүүтэйгээ харилцаад би байнга л холбоотой байгаа ш. Тэгэл тэгсэн. Энд чи хүү нөхлөөр ааваа гадаа цас орж шүү, бороо орж шүү. Та болгоомжтой агаарэ. Би одоо заал авах гэж байна. Ангийнхантаа тэгэх гэж байна гэдэг ингээд юм бичсэн чи манай хүн хүүхэд шиг хүрсэн баярлсан байсан байхгүй юу? Тэр мэдрэмжийг нь харангуут гэр бүлээ хамгаалж байгаа харуул занг байгаа ч гэсэндэ тэр дотор тэр мэдрэмжийг нь одоо жишээлбэл мундаг байгаа шүү, сайн байгаа шүү гэдгийг хэлэхгүй ч гэсэн яг ингээд халамжилж байгаа мэдрэмж нь тухайн хүнийг улам илүү хамгаалах урам зориг оруулд юм шиг санагдсан сая амралтын өдрүүдэд. Тийштэй би энэний төлөө ингээд хамгаалж байгаа штэ, энэний төлөө би ингээд ажиллаж байгаа штэ гэдэг мэдрэмжээ улам нөгөө баттгаж авч байгаа ч юм болов тиймэрхүү мэдрэмж надад төрсөн. Комментүүд байна. Комментүүд их байна. За комментүүдийг хүргэе. Отгонбаатар тэргэл маань эр хүн бол гэр бүлээ хамгаалах боол гэсэн байна. Ямар чанга сонсогдсон бэ те. За тэдний маань үн цэнийг мэдрүүлэхгүй байгаа учраас ханамж авахгүй гундаж эхэлдэгэ гэсэн байна. Яг борто санал нэг байна. Сэтгэлийн булчинтай байх өөрөө. Сэтгэлийн булчинтай байх нь эмэгтэйчүүд бидний хатан ухаан шүү гэсэн байна. За боги яг зөв. Эрчүүдийг буруу чиглүүлээд ар дээр нь муу эрг гэж ярьцгаадаг нь олон шүү. Хийх юмаа хий, эмэгтэйчүүд ч хийх юмаа тултал хий гэсэн байна. Эр хүн бол янз янзын ааштай халамжтай эр хүн зөндөө гол сэдв бол мөнхийн харуул гэсэн мэт. Тэр бол цэргийн албаас нь цэрэгт байгаа. Одоо цэрэгт явах гэж байгаа эр хүн гэд тэнцсэн ирчүүд юм аа гэд. Биш юм аа, мөнхийн харуул биш. Яг хөө тэр хүмүүс чинь болвол тухайн цаг мөчтэй харуулаа хийгээд буучж байгаа байхгүй юу? Бид нар яг тэр утгаар нь биш. Одоо илүү нөгөө ерөнхий утгаар нь ярьж байна те. Яг ингэтийн одоо жишээлбэл харуул, хамгаалалт ийм юм ярихлаар бид нар ингээд цэрэгт явсан хүмүүсээ л ярьдаг. Хэрвээ бид нар дайн тулаагүй амар амгалан оронд байгаа гэд би бүр энийг амар хэлмээр санагдд юм аа. Амар амгалан оронд байгаад нэгдүгürt маш их баярлдаг. Хоёрдугаарт хэрвээ асуудал тулгарх юм бол гэр бүлээ хамгаалахын тулд эх орноо хамгаалахын тулд хамгийн түрүүнд ирчүүд л тогоо шанаага барьсан ч хамаагүй гар таарлцсан юмаа бариад явах байхаа л гэж боддог байхгүй. Тийм ч учраас би мөнхийн харуулууд бол ирчүүд хамгийн түрүүнд номер 1 байхаа л гэж боддог. Аялал оюун цэцэг гэгч маань бас ингэж бичсэн байна өө. Үргэлжлүүлээд. Гэр бүлийн хувьд миний хань намайг бүтэн 4 жил асарч байгаа. Миний жинхэнэ хүн, жинхэнэ эр хүн надтай хамт миний өвчний эсрэг явж байгаа гэж. Энэ яаж ингэж уншдаг вэ чи? Дутуу үсгнүүдийг яаж нийлжүүлж байна шүү. Эр хүн гэрийнхээ мөнхийн харуул байх тухай за энд яаж байгаа эр хүн бол үн цэнтэй гэрийн ноён нөрөө юм аа. Нөхөр хүн аав хүн байхгүйд гэр эзгүүрдэг байвал тэр эр мөнхийн харуул байж чаджээ гэж ойлгодгоо гэсэн байна. Би нэг ийм жижигхэн видео үзчихгүй юу? Нэг юм гадны л видео байгаа юм л да. Нэг залуу ингээд гаражтаа суудсан. Нэг нэлээд нас тогтсон ах хүү байгаа. Тэгээ нэг юм гартаа юм тойруулсан юм утасны ингээд төгсгөлийн хэсгийг ингээд барьцсан ингээд нэг сонинг бодол болоо сууж байгаа байхгүй. Тэгээ эхнэр нь ингээд бичлэг хийгээд орж ирж байгаа. Чи юу хийж байгаа юм бэ? Чамаг ингээд шалгах гээд орж ирлээ. Шалгах гэж байхад ингээд ороод ирлээ гэсэн чинь нөгөөх нь би ингээд нэг сонин бодолд орчих юм. Ингээд тэгтээ чи нэг ойлгохгүй хаа. Тэгтээ би чамд яриад өгчээ гэдэг чинь. Тэгсэн чинь нөгөө надад тэгэл дээ гэсэн чинь нөгөө ингэж байгаа. Би энэ ингээд spool of fire гэдэг ингээд оролттой юм одоо төмөр утсыг би ингээд 30 жилийн өмнө би ингээд шинээр нь худалдаж авсан юм байна.
Одоо ингээл өдөр болго ингээл баг багаар хэрэглэсээр байгаад одоо 30 жилийн дараа миний энэ одоо анх авсан утас маань ингээд дуусч байгаа юм байна. Тэгээд миний бүтэн нэг амьдрал энэ утас хоёр ингээд хамт дуусч байгаа юм шиг ийм амар сонир мэдрэмж би аваад ах юм. Энэ одоо юу вэ гэдэг ингээд тэгсэн чинь нөгөө эмэгтэй эхнэр нь тэгж байгаа байхгүй ингээд Jets гэсэн нэртэй юм малгай өмссөн байгаа байхгүй. Нөгөө тэр нөхөр нь тэгсэн чинь өө чи наад утас мус яах вэ? Чи наад малгаанаас Jets гэсэн малгай өмссөн учраас чи ингээд сонир царилаа суугаад байгаа юм шүү. Гээсэн чинь нөхөр нь өөдсөн сонио амар юм сэтгэл нь юм амар юм тавгүй харснаа. За би тэгвэл чамтай ярихгүй яваад гэж байгаа байхгүй. Тэгээ би зүгээр тэрийг үзэхээр ингээд нэг юм мэдрэмж төрдөг байхгүй. Нэг юм ирчүүдийн хувьд нэг юм өөрийнхөө хийж байгаа юмыг ингээд гэр бүлийнхэн төлөө хийж ийн гэдэг юм мэдрэмж авна гэдэг нь өөрөө амар гоё юм билээ л дээ. Одоо тэр машин цэцэж байгаа хүн өөрийнхөө төлөө хийдэггүй байх нь шүү дээ. Одоо тэр бүтэн амьдралаа зориулсан тэр одоо утас ингээд дуусч ийн өөрөө ингээд нас тогтож ийн те. Энэ хоёр ингээд нэг юм сонин юмар холбогдчихгоот нөгөө хүн чинь ингээд тийч ингээд бодолд автаж байгаа байхгүй. Би нэр бүхэл амьдралаа зориулсан юм байна да. Юунд зарцуулчваа гэдэг ингээд. Тэгвэл би гэр бүлдээ зарцуулсан билүү өдөр гэж бодонгууд эхнэр нь тийм биш юм шиг хандчихгоот эрэгтэй хүнд амар юм дотоо мэдрэмжил байдаг юм байлээ л дээ. Яг тэр видеон дээр бол нэг тийм сони юм харагддیں۔ Бараг манайх бүгд үзсэн баха тэр видеог. Би үзээгүй байна. Тийм үү? Би тэрийг орчуулж тавина заяа. Та үзсэн юм уу? Үзээгүй. Тийм үү? Үзээгүй юм байна. Би тэрийг орчуулж тавина тэгвэл. Тий, чи Жангум юу үзээгүй гэдэг лээ. Ванжуг. Өө Жангумыг бол ингэж орж ирж. Жангумыг бүгд үзсэн шүү дээ. Дахиулан давтуулан байж юу. За манай Аленка маань ээж хүн бас насаараа мөнхийн харуул юм шүү. Өр хүүхдүүдээ гээд мөнхийн асаалттай гэрэл цээжинд нь хизээд бэлэн байж ядгаа гэсэн мэн. Тийм ээ, мэдээж тийм. Гэтэ өнөөдрийн сэдв бол арай өөр тийшээ Ирчүүдэд л ярьж хахад ингээл эмгтэжүүд нөө ирчүүдийг төрүүлсэн ээжүүд нь бас ээж хүн гээл орох. яаж дутгал дээ. Гэтэ манай ядам сүрэн туягч маань ингэсэн байна. Их гоё бичсэн байна. Ийм л учраас одоо ирчүүдийн Надад ч уншсан шүү дээ уг нь. Уншсан уу? Уншсан шүү дээ. Данч та нар анхаараагүй л болохоос. За чи тэгвэл дахиад уншиж анхаарай. Нөхөр хүн, аав хүн байхгүй гэр эзгүүрдэг байвал тэр мөнхийн харуул байж чадчихэ гэж ойлгодгоо гэсэн. Харин над энэ бол таалагдж байна. Яг тийм байх. Орон зай нүгүүлэгдэж штэ. Хэрвээ орон зай нүгүүлэгдэхгүй байхгүй нь ялгаагүй Яа болно. наа чи ямар ч амар үгүй те. Орон зай нүгүүлэгдэхгүй хүмүүс байгаа юу? Байх бах шүү. Байх баха. Бити бүр тэр хүн миний орон зайд бити байгаасаа гэж бодохгүй эцэг хэмжээний хүн байж магадгүй ш. Болно штэ. би бол зүгээр одоо яг ямар талаас нь бодоод байна гэхээс яг энэ чинь харуул занг шүү дээ, хамгаалах ёстой зүйл байгаа. Тэгэхээр эр хүнээрээ байх ёстой гэдэг ерхий ойлголт. Тэн талаар жоохон хөндөж ярмаар байгаа байхгүй. Яр. Тэр нөхөд заавал зөвхөн гэр орондоо биш. Заавал нэг хүний аав эсвэл хань ажилтай биш. Ажлын талбар дээр ч гэсэн эр хүн шиг л байх хэрэгтэй. Нэгсэндээ тестостерон гэж ярьдаг шүү дээ. Эрэгтэй хүний даавар гэдэг. Тэгэхээр тэр нь ингээд нэг юм гэр орондоо яг бид нэг ярьж лээ л да. Яг гэр бүлийн радио учраас ярьж байна. Хүн болгонд л хамгийн ойрхон зүйл өгдөг зүйлээр. Миний жоохон хөндөж ярмаар байгаа зүйл бол ажлын байран дээр ч гэсэн нэг эр хүн шиг байх. Талын зүйлийн талаар бас юу ядг юм бол гэж бодоод тахгүй. За ингээд гэр орондоо л ингээд эр хүнний талаар ингээд зөндөө болоод байна. Ажлын байран дээр яг тэр эр хүн байхад одоо ямар тийм шинж тэмдгүүд, ямар ийм одоо тууштай байдал, ямар хамгаалах ёстой зүйл байх ёстой болоо гэж л бодож байна л да. Сонсогчд маань энэ дээр та бүхэн бас юу гэж бодож байна? Та хэрэг ажил руугаа орох гээд явж байгаа бол энэний талаар бас таны бодлыг авчмаар байна. Та энэ 7 хоног хичээл гинэ одоо ажил эхлэх гэж байна. Та ажил руугаа тухаарах гэж байна. Тэгэхээр яг таны ажлын орон зайн дээр та яг эр хүн гэдэг энэ нэрийг зүүж орох гэж байна. Тэгэхээр яг эр хүн гэдэг зүүж орох гэж байгаа энэ зүйл дээр та яг ямар байр суурьтай, ямар зүйлийг хамгаалж, ямар зүйлийг эсвэл нэвтрүүлэхгүй байж, яг тэр одоо байгууллагынхаа тал дээр ч гэсэндээ бас ирчүүд бид нар чинь хамгаалагч нар байх хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол харуул зангууд. Байгууллагын үндэс нь, байгууллагын алсын хараа, одоо юу гэдгийг зүгчиг юу гэдгийг тэрний талаар яг ингээд нэг ирчүүд нэг тодорхой нэг байр суурьтай бас байх хэрэгтэй юм шиг санагддаг. Сул ирчүүдтэй байгууллага ч юм уу ингээд яах юм бол ерөөдөө бол одоо алсын хараагаа алдах магадлал ер нь бол миний илүү өндөр байдаг юм шиг санагдаж байгаа. Эмэгтэйчүүдийг муу гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ би зүгээр санаа нь хэлж байгаа нь илүү их магадлал зүг чигээ алдахгүй байх алдах магадлал нь яг одоо удирдлагын байр суурин дээр ирчүүд нэгдүгээрт очиагүйгээс болоод айснасаа ч юм уу өөрийгөө голсноосоо ч юм уу те.
За байгаа нэгэнд нь болохоор зэрэг яг эр хүн шиг байж заан ч юм уу, үгүүн ч юм уу, шидэмгий бус ч юм уу те. Яг нэг юм нөмөр нөөлөг гэж ярьдаг штэ. Байгууллага дээр одоо бас нэг тодорхой хэмжээний нэг ирчүүд заавал удирдлагын байр суурь биш байсан ч гэсэндээ нэг юм эр хүн байх юм бол нэг юм цаанаа нэг юм налах юм тух нэг юм суур бас байдаг штэ. Тэгэл манай байгууллагт бол бас ингээл байж лээ тийм ирчүүд. Тэ? Яг тэр байхаар ингээд нэг юм зүгээр тэр тийм хүмүүс эрэгтэй тестостерон гэж яриа те. Эрэгтэй иршүүд тийм зан характер, тийм байр суурь тухайн байгууллагт ингээд хэрэг байхгүй боллоо гэж бодоход амар юм хэврэг юм шиг, байр суурьгүй алдсан байгаа юм шиг. Тиймэрхүү бас зүйлүүд бас байж болох юм. Тэр талаас нь жоохон бодоод байна л да. Надад хэрвээ тийм хүн гэх юм бол хамгийн түрүүнд манай байгууллагын мянган ах санаанд орж ирж байна. Одоо тэр хүнээс яг тийм нэг хамгаалалт мэдэрдэг байхгүй юу? Яг ингээл ажлын байрныхан бүх юмнуудыг мэддэг. Ямар нэгэн асуудал гарах юм бол мянган ахаа гэж хамгийн түрүүнд орилж асуудаг ч гэдэг юм уу те. Энэ нь юу вэ гэхэлэр эмэгтэй хүн чадахгүй штэ. Эмэгтэй хүн чадахгүй байна. Гэхдээ эр хүн чадах зүйлийг тэр хүнээс би хүсэж байгаа байхгүй юу? Тэгээ дээрэс нь тэр хүн тэр чигээр нь хамгаалт аваад тэгээ дээрэс нь тэр хүмүүс бас тусламж гойдаг нь тэгвэл магадгүй тэр хүн их гоё байдаг болов гэдэг бодол төрлөө. Чи хэзээ Ерка гэхгүй юм ба шүү дээ. Чирэг байхгүй. Нэмэргүй. Би мянгах төлөөг. Яагаад нэмэргүй юм бэ? Яагаад нэмэргүй? Мянгах төлсөн дээр байхгүй. Одоогоор бол би Еркаг дуудахгүй. Одоохондоо ихтэй яг дуудахгүй гарууд дуудсан. Мянгахыг дуудсан дээр шүү дээ. Хамгийн түрүүнд зүгээр нэг хүн гэсэн учраас би хамгийн түрүүнд мянгахыг л бодлоо. Надад мянгахт бодлоо. Яг нэг хүн биш, нэлээд хэдэн хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр би зүгээр өнөөдөр заяагийн байж бас нөгөө нэг юм мөнхийн харуул гэдэг юм сэдв бас байна шүү дээ, тий. Тэр үхээр Монгол эр хүн гэдэг нэг жоохон ялгаатай байгаад ах шиг зүгээс санагддгийг. Тэгээ Монгол эр хүн ямар чухлыг бид нэр ярьж байгаа. Тэнгүүд манай гэр бүлийн радиогоос нэгэн гайхалтай нэг нэвтрүүлгийг та бүхэнд бэлдэж хүргэж байгаа. Энэ 10 яг өнөөдөр явах юм биш үү? Яг өнөөдөр даваагаар 11 цаг 5 минутаас Урмын алхаа гэдэг нэртэй ирчүүдийн нэвтрүүлэг. Яг ирчүүдэд зөвхөн ирчүүдэд зориулагдсан яг тэр зүйл дээ. Яг гэвэл эрэгтэй хүний үндсэн тодорхойлдог зүйл бол одоо хүндлэл мөндлэл гэж ярьдаг шүү дээ. Эрэгтэй хүн биш дээ. Нэг онцлог нь маш их урмаар тэтгэгдчихэдэг тийм зүйл. Нэгсэндээ одоо манай хин Ерка хэллээ шүү дээ. Нөгөө өнгөрөх гэдэг. Өнгөрөх хэрэгтэй гэдэг байхгүй. Айгүй өнгөрөх шүү дээ. Өнгөрөх хэрэгтэй. Тэдрээд байгаа. Тийм. Одоо би ч гэсэн өнгөрдөг зүйлүүд бас ингээл байвал зөндөө. Одоо жишээл манай эхнэрийн найзууд ч юм уу юунууд болохоор зэрэг миний талаар манай эхнэрийн талаар ингэж ярьдаг гинэ. Ховжив. Тэр нөхөд зэрэг хүндтэй хэлээр манайха хов ярьлаа шүү. Би нууцаарсан. Манай эхнэрийг хэлдэгтэй адилхан сонсох гээд шүү наад. Яг тэгж сонсох. Яг мөн баха авраг. Богийн эрхэл гэдэг хэлдэг гэж байна. Бүр хаалган малгон голгодгүй гэж байна. Тэр чинь одоо миний дэргэд. Тэгээ ер нь бол ингээд хүмүүс ингээд анзаардаг юм байна л да. Тэгэхээр нэгсэндээ эмгтээчүүд нэг юм юмны бөглөө онгоолгоо хаалга яах ер нь бол даах байсан ч чадахгүй гэх тийм чадахгүй. Яг ийм ихүү зүйл хатуу хаан л да над чинь тий. Тий айхтар. Тэгээд тэгтээ зарим нэг тохиолдолд би тэрийг мэдгүйгээр ин мэдсэн ч байсан хийн. Гэхдээ тэрний үр дүн дээр яг эрэгтэй хүн авах хэрэгтэй юм авч идэг. Өнгөрч идэг байхгүй. Омгшил тий. Би чадахгүй би чадчихна. Тэгэхээр энэ бол зүгээр нууц. Яг энгийн юм шиг амар энгийн юм сангаж байгаа гэж болно те. Яг тэрэн шиг бас ингээд одоо яг бид нар нөгөө яалтчгүй гэр бүл рүү л ороод байна л да. Би бол одоо яг нөгөө ажлын үйл явц ирж байгаа учраас би зүгээр ажлын эн чинь бас өглөөний нэвтрүүлэг учраас бас нэг бизнестэй талын талбар дээр бас ирчүүдийг бас эмгтэй хүнд санаа тавих те. Яг иймэрхүү тал дээр бас нэг жоохон бодолтой бас байгаа ч тодорхой юм бас хийх зорилготой байгаа ч хэлэх гээд. Хэлгээд байна. Ер нь бол ажил руугаа ирж байгаа хүмүүс дунд тэгээ бүр ингээд тусгаарлаад ярих юм бол эр хүнийг ч гэсэндээ яг эр хүн шиг бай гэ тэгээд хоёр яриад нь штэ. Эр хүн шиг бай. Монгол эр хүн ийм эр хүн шиг байгаад ямар үйлдэл гарах вэ гэл ингээл ярьж байгаа. Түүнтэй ижилхэн одоо бол бас зарим тохиолдолд бас л их л хэцүү болсон штэ. Нөгөө нийгмийн энэ харилцаан дээр эр хүн эмэгтэй хүн хоёрын хоорондын харилцаа айгүй хэцүү болчиход байгаа байхгүй. Одоо ялгаагүй нэг хэрэлдээл утас гаргаж яриад байгаа болохоор тий. Би нэг хүний эрх гэдэг утгаараа бас их ан ман тан цан. Энэ дахиад өөрөө айгүй том яг эр хүн байна гэдэг чи яг яах гэдэг айгүй том сэдв. Зүгээр нэг юм нэг хөндчий цаг байгаа учраас. Триллер л болгож байгаа юм л да ер нь. Эрэгтэйгийн
одоо хүмүүсийн дотор нэг ийм зан ерөөсөө ирчүүд зам биш. Нөгөө шал гэдэг чинь. Тий. Төрөний шал өөр юм. Алиа зүйл юм тууштай байдаг биш те. Нэг тийм хүн. Нэг тийм ирчүүд миний хувьд нэг жоохон юм игдүү хөдөлгөөд идэх юм. Зүгээр хувийнхаа юм ярьж байгаа шүү. Та нартаас яадгийг сайн мэдэхгүй юм. Сонсъё л доо. Хүмүүсээс байвал жүжигэн дээр тэр намаа дагуулад яваач гэдэг дээр бас яг нэг тийм шал юм эрэхтэй байгаа байхгүй. Яг тохирчоод нэг найзтайгаа ярьж тохирчоод өөр байдал дээр тэр найзынхаа гуйсан тэр тохирсон зүйлээс иргэдэг байхгүй. Тухайн үеийн нөхцөл байдал дээр ингээд өөрийнхөө эрх ашиг ингээд ч юм хараад ч юм ингээд яацдаг. Тэр шиг бас эрэхтэй би одоо энийг яаж зөв ойлгуулахаа мэдэхгүй байна. Ер нь нэг хар гэж нэг юм байдаг шүү дээ. Нөгөө талаасаа харыг бас нэг харамлах гэдэг юмтай бас ярьж иж бас болно те. Яг тэнтэй уялдуудад эрчүүд эрэхтэй хүн бол дуртай дэмжиж байгаа гэдэг ч юм ийм хүн зүйлийнхаа төлөө тэрэндээ тууштай байдаг. Тэрнийх нь одоо эсрэг ч юм уу тэр зүйл рүүгөө одоо бас ингээд нөгөө шал гэдэг шиг зан гаргаж бас ингэж шалчхинж баймаргүй байдаг байхгүй. Тэгэхээр ингээд нэг аль талд гүйжидэг нэг юм нэг шал гэсэн юм зүйлүүд байдаг штэ. Аль нэг талынх нь энэ хүн үнэхээр одоо юу гэх юм да төсөөлөх юм манай тал гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар мэдэрч тэр хүн тэр хэмжээгээр итгэл хүлээлгэх ийм эргэлзээ төрүүлэх үз үйлдэлийг гаргаад идэг нэг ийм ирчүүд бас байдаг шал гэдэг. Нэгсэндээ яан талгүйгээл жинхэнэ миний найз юм болов гэж бодож идэл өөр хүнийг найзаа гэж явж идэг гэдэг шиг ч юм уу. Энийг бол нөгөө нэг одоо хар гэхүү харамлах гэхүү энэ зүйл миний бодлоор бол энэ бол эрэгтэй зам бол биш. Эрэгтэй зам бол яг тууштай зам багхгүй юу? Тууштай нэг нэмдэ үнэнч байдаг зам багхгүй юу? Тэгэхээр яг ийм талын зүйлүүдийг одоо бас жишээлбэл ингээл хөндөд гаад ирэхэд бидний хамгаалах ёстой зүйл бол ирчүүд дотор ярьж байгаа бол яг тууштай үнэнч байх тэ шал биш нэг тиймэрхүү зан айгуу алдагдаад байдаг юм санагдаад байна. Тэр зангаа хамгаалъя тий. Тэр зангаа хамгаалж яг ийм зүйл байхгүй болоод ингээ харагдахгүй болоод ирэхэд зэрэг илүү гүнзгий нөхөрлөл рүү орох боломжгүй байгаа даа. Энэ нөхөртэй ингээл итгэр гэдэг нөгөөдөг чинь тэнцээ очоо шашаал гээл явна. Тэгээ цаашаа ирчүүдийн нөхөрлөл бий болж чадахгүй байхгүй. Цаашаа эр хүн гэдэг тодтолч гэсэндээ үүсэх шаардлага гарахгүй нэ штэ. Угаасаа нөгөө эр хүн шиг байг гिचгээр ингээд амар юм кич юм шиг тий. Ингээд ингээ хүссэн өөрөө хүн болгон өөрийн гэсэн хүслээрээ эр хүн шиг байх гэдэг нэг юм зургатаа тэрийг ингээд хүнээс ингээ шаардангууд ойлгомжгүй тий. Яг дотоод ертөнцийн зөрчилдөг ч юм уу. Тэнгүүд нэг шин чанар нь нэг шаашаал байдалгүй тий. 1146 104 5 гэдэг дугаарлуу нэг сонсогчийг аваад яг бидний ярьж байгаа зүйл дээр бас санаа бодлоо нэмж эсвэл засаж хийж болно. Одоо хуваалцахыг одоо хүсэж байна. За зөндөө орчин үед юу ч мэдэхгүй арх тамхи хүүхэн гэж байгаа эр хүнийсийг хэрэггүй шүү дээ гэсэн байна. За үгүй бол үгүй гэсэн болвол туяагч маань Бадам гэдэг хүнийг меншн хийгээд таньда төрсөн өдрийн мэнд хүргье. Та минь хаанч байсан мөнхийн харуул байж чаддаг шүү гэсэн байна. За нөхөр нь юм байна шүү дээ. Тийм үү? Тийм байна. За таныхын төрсөн өдөр болж байгаа юм байна шүү дээ. Тандаа гэдэг юм байна бүр. Яаж мэдв? Оныг л харж штэ тэгэл. Юуны он? Төрсөн оныг. Хаана? Facebook руу энэ хүн ороод үрччихжээ. Ямар завтай юм. Жамиан тойрог юм ярьж байгаа. Өглөөний минь 3 гэсэн бодод амар цэцэг ган төмөр өглөөний минь дорны удам талаас амка мэдчилж байсан. Эр хүн үгүй байх хэрэгтэй гэсэн байна. За аялал авинагч миний ажилдаг байсан газарт хамгийн хүндлэх дуртай хүн ажилдаа үнэнч найз нартай шудраг дүү нартай үлгэр дуурайл явсан. За тэнгэрийн оронд байгаа амар санаа гэдэг ах байсан юм аа. Тэр хүнийг жинхэнэ эр хүн гэж бахархаж явдгаа гэсэн байна. За эр хүн бүр яг давс шиг байгаасай гэсэн бол давсрын баяр эр хүн бол гэрэл давс гэсэн байна. Уувал уучдаг, ярвал ярьчдаг, нам төрхөө алдадгүй, үлгэрлвэл үлгэрлэлчдэг, буруу хэлвэл хэлждэг, шоглол шогөлчдөг тийм ирчүүд гоё шүү. Даанч ховордоо мянгад нэг таарвал үнэхээр эрдний чулуумд байдгаа гэд гэрэлт маань битсэн bay шүү. Худлаа онгироо байдгаа хэлэх үг олддгүй бас тийм. Энэ бол одоо нөгөө нэг сөрөг юуг нь хэлж штэ тий. Худлаа онгироо байдаг тий. Ийм зангууд бол зөндөө болон байгаа. Түрүүн хэлсэн штэ эр хүн ямар зангаа яг ингээ хамгаалж үлдээ гэж та хэллээ. Тэрийгээ дахиад нэг хэлээд өгөөч. Тий, ер нь бол тууштай үнэнч тий. Ийм зан гэдэл одоо хамгаалах хэвээр. Тэр үнэнч гэдэг бол айгүй чухал санагдаад байгаа байхгүй юу? Тэр хэлсэндээ хүрдэг ч юм уу тий.
Тууштай үнэнч хэлсэндээ хүрдэг Витамин зангаа өгөн гэсэн бол өгнө. хамгаалж үлдцгээе. Анзаарсан чи манай мино маа нэрэ бичээгүй шүү. Харин тийм мино харин гэсэн байлаа. Жинкнээсээ юм уу? Тийм, Тэгсэн жинкнээс лээ. Дотн биш гэсэн үг юм уу? Жинкнээс дотно байхгүй юу. Ингээд бүр жинкнээсээ үзүүлж ягс маханд нь ойлгуул. би ч өөр эркэг блоклж ялла шүү дээ дотнд учраас. Наа чи бүр блоклж. Тэрийг нь би мдээгүй хамгийн гол. Би ч Төвс мдээгүй. юм да. Хамгийн амар юм билээ. Радиогийн 1-р студид Улаанбаатарын өглөө шоутай хөтлөгч Эрка Боги заяа найруулагч Мезо хамттай байлаа. Мэдээж дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсынхаа өнцөг булан бүрээс бидэнтэй хамттай байсан. Сонсогч танд баярлалаа. Маргаашийн 7 цаг 15 минутаас уулзтлаа. Түр баяртай маргааш бол бас маш сонирхолтой гоё болонгууд биднийг бас хүлээж байгаа. Ингээд урайгаа хэлцгээе. Биш би та нараас үнэхээр уриалж байна. Өнөөдөр 11 цаг 5 минутаас явах манай урмын алхаа гэдэг эрчүүдийн Заавал нэвтрүүлгийг үзээрэй. сэрүүлэг тавьж байгаад сануулж байгаад 11:05-аас эхэлнэ шүү. Сонсоорой гэж хүсмээр байна. За ингээд урайгаа хэлцгээе. Өнөөдрийг Өчигдрөөс өчигдрөөс илүү илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлээ. Хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Сайхан 7 хоног эхэлж байна шүү. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио